За өдрийн минь. Сайн байна уу. За ингээд ертөнц контент байна дараагийн дугаар эхлэх чинь. Тэгээд өнгөрсөн дугаар дээр нөгөө нэг ярьсан ёсороо яг 99 асуултаа асууж явъя гэж ясан. Тэгээд 99 асуултаа бэлтчихсэн. 9 журийн асуулт ирлээ. Тэгээд тэр асуулт болгоноодоос нь янзлах түүх за давхарцнуудыг болиулах гэх мэтчлээ ингээд зөндөл ажиллалаа. За тэгээд эхнээс нь шууд асуугаад явъя. За эхний асуулт. Бөө мөргөл гэж юу хэлэх вэ? Хамгийн ойлгомжтой 3 үгээр илэрхийлвэл ямар 3 үг байх вэ? Хүн төрлөختний хамгийн анхны ерөөсөө 3 үгээр гэвэл би одоо өөрийнхөө мэдлэгийн хүрээнд л хариулъя гэхүү. Нэгт бол хүн хамгийн анхны байгаль аргацсан зан үйлийн хэлбэр. За байгаль арга. Нөгөө бороо ширүүн бороо ороод аянга буугаал тэгэл анги өрөө олдохгүй хүмүүс чинь яг нэг хөгжлийнхаа явцад байгаа зү. Тэгэхээр тэр хүмүүс байгальд ямар нэгэн одоо хүч байна. Тэр тэнгэр дээр ямар нэгэн одоо биднээс илүү хүч байна. Цас ороод, үер болоод тэр энийг бол одоо энэ харьцаж харагдах ёстой гэдэг. Тэгээ янз бүрийн юм өргөж амтан махшил өргөж хэлсэн байгаа. За энийх нь бол харагдах юм байна. Хоёр дахь нь бол ерөөсөө хамгийн ихний эмчнэр. За эмч. Одоо бөөчин энэ анагаах ухаан уламжлал тан зүү төөнөрийн бүх юм үүсгэхээс өмнө хүн энэ байгалаас бөө хүн чинь бөөг хамгийн анхны байгалийн заяас эмч гэж ярьдаг. Яг нөгөө орчин цагийн шинжлэх ухаан хөгжөөгөө байгаа. Тэрнээс өмнөх л одоо хүний хамгийн анхны хөгжлийн эмчнэр буюу тэр анагаагчнэр байсан. За эмчнэр. Гуравт нь хүний яг оюуны хөгжлийн яг суурийг бас тавьж өгсөн байсан. Одоо орчин цагийн хөгжил рүү хөдөлсөн мэдлэг боловсрал бид нар олж ин да. Тэрэн шиг тэр хүн чинь хамгийн төрөнд анхүү нэгдлээс одоо ангит нийгэм рүү шилжээд хүмүүс чинь соёлжоод ирж штэ хөгжөө. Тэгээд ирэхэд тэр тэнгэр шүтлэг одоо буюу энэ тотем шүтлэг энэ ан амьтын шүтэх энэ сүнслэг шүтлэг чинь хүний оюун санааны нөгөө ёс суртахууны хамгийн өндөр дэгийг өгж байгаа. Энийг болдгоо юм байна. Энд сүнс оршдог юм байна. Энэ сүнсийг ингэж аргадаж явах хэрэгтэй юм байна. Гал бол эрхэм зүйл юм байна. Гал бол бидний амьдралд маш чухал зүйлийг өгж байгаа учраас бид энэ галыг дээдлэх ёстой юм байна гэд хүний оюун санааны хамгийн анхдагч мэдлэг болгосон зүйл. Ийм 3 үгээр л одоо би тэгэхээр бол мэдлэг болгосон гэхээр багш гэж хэлв. Багш гэхэд одоо хаашаа юм зүгээр хүн энэ сүнстэй амьд сүнслэг энэ тэнгэрлэг сүнслэг байгалийн энэ шүтлэг чинь хүнд өөрт нь оюун санаа хөдөлмөрлөж одоо юу гэдгийг хөгжихөөс гадна тэр оюун санааны нарийн мэдрэмжинд нь байдаг тэр бүдүүлэг процессыг арилгасан байна шүү дээ. Тэгээд тэр чин сүүл рүүгээ өшөө хүн нийгмийн хөгжил хүн чинь хөгжөөд явхаар сүүл рүүгээ шашин гэж юм үүсээд бүр одоо номлол сургаалтай болохоор хүний дотоод ёс суртахууны бүдүүлэг байдлаас салгах үүднээс л эхэлсэн байхгүй юу? Соёлжуулагч. Соёлжуулагч. За ийм 3 үг байна тий. За дараагийн асуулт. Монгол бөөгийн түүхийн онцлог юу вэ? Яг түүхэнд хамгийн онцлог байсан. Ерөөсөө дэлхийн 200 гаруй улс орн дотроос чинь бөө мөргөл зөндөө улсад биш үү? Гэтэл Монголд бөө чинь хамгийн анхны төрийн мөргөл болсон онцлогтой. За. Ерөөсөө ингэж бөө мөргөлийг төрийн хэмжээнд аваачиж төрд ёсны шүтлэг болгож исэн өөр улс үндэстэнд бол би сонсоогүй. Би бүх хаан одоо бүх хаадууд бөөтэй байсан. Бөөтэй байсан. Тийм баг хаадууд бөөтэй байсан. Хацтууд нүртэл бөөтэй. Тийм бөөтэй тэр чинь Чингис бөөтэй, Бат бөөтэй. Яг тухайн үед төрийн хэргийг ярилцсан. Тэгээ ер нь түүхэнд хамгийн анхны одоо манай бөөгийн онцлог бол өөр улс үндэснээс юу гэвэл манайх бөө мөргөл нь төрийн хэмжээнд хүртэл төрийн хэрэг ярилцах хэмжээнд хүртэл одоо шүтлэг болж хувирж ирсэн. Төрийн шүтлэг. Төрд ёсны албан ёсны шүтлэг болж хувирж ирсэн. За тэгвэл түүхэндээ бол хамгийн онцлог үе нь бол Чингис хааны туршилтжсэн үү? Тийм, Чингис хааны үеийн бөө мөргөл бол сэргэн мандалтынхаа хамгийн оргил хэсэг нь байсан гэж ярьдаг. Түүхэндээ 3 сэргэн мандсан. Хүннүг үед, тэгээд Чингис хааны үед, тэгээд Манжин дараллын үед. Сэргэн манд. Манжин дарал
бүр яасан юм шиг. Хожим хамгийн өндөр сэргэн мандсан бас. Тэгээд дандаа унан бууралтын үе явсан. Түүхэн судалгаан дээр байгаа. За. За 3 дахь асуулт бөө мөргөл босон шашин ихтгэл үнэмшлээс ер нь юугаар ялгаатай вэ? Бөөд сургаал байхгүй. Номлол байхгүй. Номлол байхгүй. Ямарваа нэгэн суурьшмал номлол байхгүй. Тэрүүгээрээ ялгаатай. Шууд хүн өөрийн байгалийн оюун санааны одоо авиас билег буюу далд ухамсараар тэр нэг талаас шудраг. Чи ингэ сурвал үнэхээр сурч чадахгүй бол тэгэл үгүй болно. Ямар нэгэн байдлаар номлолтой болоод ирэх юм бол шашинтай адилхан болчихно. Энүүгээрээ бөө жаахан хатуу хэлбэрээ нөгөө талаасаа яг байгалийн хууль. Чи үнэхээр тэр хувь заяа байгаад бөөлөд явах юм бол тэгэл явдаг. Яаж ч одоо тэгэхэд онгод байхгүй бол хичнээн сураад хичнээн хичээгээд байгалийн шалгарлаар тэгэл байхгүй болно гэсэн үг. Нэмэргүй. За. Дараагийн асуулт. Бөө мөргөл Монголын соёл ахуйд ямар үүрэгтэй байсан бэ? Тухайн үеийн монголчуудын итгэл үнэмшлийн хамгийн том соёл байсан. Бөөгийн мөргөлтэй байхдаа Чингис хааны үед монголчууд адаглаад тэр тэнгэр шүтлэгтэй байхдаа хулгай хийдэг байсан. Тэгээд нэг одоо алтан чөдөр тавьсан хинч авдгуу гэд бичсэн байсан да. Түүхийн сурвалжинд. Тэг юу хэлж ийм манай хууль их засаг хууль мэдээч чанга байсан. Гэхдээ бидний тийм харгас хуулинд ор барьж байгаа хүн Чингис хаан. Монгол хүн болгон ямар нэгэн байдлаар тэнгэр гисгэн гэдгийг мэддэг байсан. Тэгээд нэг ийм одоо Монгол кинон дээр ч юм уу нэг үг гардаг шүү дээ. Хэрхийг тэнгэр мэддэг. Тэр чи юу гэсэн үг вэ? За би чамайг орхиё. Чиний энэ хийсэн гим нүгэл ялыг дээд тэнгэр шийтгэх гэж. Тэгэхээр нөгөө Монгол хүн болгон дотор сэтгэлдээ далд ухамсартай тэнгэр оршдог. Бүх юм тэнгэр оршдог. Энд сүнс оршин. Энэ эргээд бидний буруу харилцаанаас болж хүнийг шийтгдэг гэсэн үзэл бодол байр суурьтай. Энүүгээрээ монголчуудын одоо тэр сүнслэг оршихуй буюу тэр шүтлэг нь маш өндөр хэмжээний ёс суртахууны соёл өгж исэн байгаа. Тухайн үеийн монголчууд тэнгэр шүтлэгтэй байхдаа миний судалснаар бас түүхийн судалснаар баг хизээж арх удгүй байсан. Монгол хүн хизээж хар тамхи татаж мансуурдгүй байсан. Хизээч одоо тэр Рашид Аддины судрын чуулган дээр тэмдэглэсэн байдаг гинэ. Би тэрийг зүгээр нийтийн юмнаас уншиж ирсэн. Монгол эр хүн дайнд мордоход Монгол эмэгтэй хүн нөхрөө яс одоо хүлээдэг байсан гэж байгаа. Тэр чинь тэгэхээр нөгөө маш өндөр сахилга баттыг гэж ихтэй байсан юм биш. Тэгээ энэ бол тэр хуульчлаад байгаа юм биш. Энэ өөрсдийн дотор тэнгэр шүтлэгний хууль гэж нэг том ертөнц бий байна л да. Тэр нь нөгөө шүтлэг бишрэл нь тийм агуу хүчрэхэг болоод ирэхээр хүн дотоод сэтгэл ариусч ёс суртахууны соёлтой болж идэг. Тэгэхээр тухайн үеийн монголчуудын соён гэгэрэл гэдэг юмтай бол салшгүй холбоотой. Тэгэхээр бол бөө мөргөл Монголын соёл ахуйд ямар үүрэгтэй вэ гэдэг нь соён гэгэрэлтэй одоо тийм өндөр үүрэгтэй. Тэр чи ямар нэгэн гисгэл шийтгэл байна гэдгийг мэдж байгаа учраас тэр бүх юмтай хүндлэг харьцаж эхэлсэн байна. Тэр үед одоо багадгүй нэг одоо төрийн хууль гэдэг зүйл гараагүй байхад, хууль зааз гэдэг зүйл гараагүй байхад бол бөө шүтлийн одоо энэ үгүй ерөөсөө эртнээс монголчууд мал амьтныг хизээч тэгж одоо хуульчилсан биш шүү дээ мал гаргахад. Тэгтэл монгол хүмүүс чинь яаж одоо малыг гаргах уу гэдэг тэр хүндлийн ёс хүртэл биш. Тэгээд өрцийн цоолоо дээш нь харуулж байгаа, тэнгэр харуулж байгаа голын тасалдаг үстэй. Тэр чинь цаад мөн чанартай бол сүнс нь дээшээ оршин явгаа гэсэн утгыг хэлвэж хонь хизээж тэнгэр харддаг юм. Тэгээд тэнгэр харуулахаар баярлдаг гэж домог байдаг үстэй дээш нь харуулдаг. Тэгэхээр эн чинь юу хэлж нэгвэл тэр шүтлэг гэдэг юм чинь өөрөө монгол хүнд маш өндөр эргэн тойронд буюу нийгмийн харилцаанд ороход ёс суртахуунтай болгож исэн байна л да. За ёс суртахуунтай. За дараагийн асуулт. Бөө мөргөлийн талаар хамгийн түгээмэл буруу ойлголтууд юу вэ? Удмын өвөө эмээрээд тэг амьдрал сайхан болно гэж боддог. Энэ бол хамгийн түгээмэл буруу ойлголт нь тийм байхгүй тийм. Зүдэрхээ өрөөл бөө хүн хамт зүдэрнэ шүү дээ. Тэр бөө болохоор сайн явна гэж юу байх вэ?
хамгийн буруу ойлголт бол удмынхаа өвөө эмээг буулгаад тэгээд чиний амьдрал ах дүү чинь сайн явна гэдэг ойлголт хамгийн буруу. Ийм ойлголтоор хүмүүсийг бөө болгож байгаа бас буруу. За. Дараагийн асуулт. Тэнгэр шүтлэг гэж юу вэ? Хамгийн тохиромжтой бас буруу үгээр илэрхийлж өгөөч. Тэнгэр үзэл гэж шүтлгээс өөр зүйл гэж тайлбарлалт юм. Шүтлэг үзэл хоёр ондоо. Би тэр тэнгэр үзэл санааг бол мэдэхгүй. Тэнгэр үзэл гэдэг чинь одоо тэнгэризм. Тэрийг бол арай өөр төвшний хүмүүс ярих бах. Тэнгэр шүтлэг гэдэг нь дээд огторгүй өвөг дээдсийн ариун оюун санааг шүтхийг хэлж байгаа. Тэнгэр гэдэг бол энэ дээр харагдаж байгаа цэнхэр тэнгэр биш. Хүний оюун санааны охийг хэлж байгаа. Аливаа зүйл өөрийн гэсэн оюун тавиадаг. Тэр чулуу, ус, мод, булаг бүх юмд тэнгэр оршдог гин. Өөрийн гэсэн оршихуй биш үү? Энэ болгоны хөндлөн дээдлж оюун санаагаар нөгөө талаасаа өвөг эцгийн оюун санаа тэр тэнгэр болон хувирв. Тэр оюун санаатай би харилцав гэж байгаа байхгүй юу? Тэр бөөгийн хэллэг. Тэгэхээр тэр өөрөөсөө дээд энийг болохоор шууд тэр өвөгийн сүнс, эмигийн сүнсийг буулгана гэж ойлгож байна л да. Тийм биш. Тэр бидний ген дотор хадгалагдж байгаа аав ээжийн эсүүд байгаа шүү дээ. Оюун санааны далд хэлбэрийн. Тэрийгээ сэрийгээд байгаа. Тэгэхээр нэмэлтээр л оюун ухаан илүү ажиллаж штэ. Энийг орчуулахдаа одоо нийгэм рүү шилжүүлж орчуулахдаа шууд нөгөө өвөө эмээгийн өвгдээцийн сүнстэй харьцна гэдэг нөгөө киногоор үзүүлсэн байхгүй юу? Тэгээ дэргээр нь үлэг авчих. Тийм. Тэгэхээр нөгөөдөг чинь хүмүүс нийгэмд энэ болдгийм байна гэд тэгээ ямар ч хамаагүй өөрийнхөө удамд байсан хүний сүнсийг дуудаад байна. Тийм утгатай биш. Нэг ёсондоо тэр эцэг өвгдийн оюун санааны тэр одоо сүнс гэж юм бол нэг өөр. Сүнснээс гадна таны оюун санаа гэж нэг юм байгаад байгаа байхгүй юу? Тэр хүн нас барчлаа гэж бодъё л да. Гэтэл тэр хүний сүнс нь бол төрлөө унлаа явчиж болно. Гэтэл тэр амьд ахуйд оршиж исэн үзэл санаа бодол гэж нэг тэр энерги буюу оюун ухаан тэр газараа үлдчихэд байгаа. Тэрийг бид нар дараагийн хүн энд гүйдэлтэй ч гэдэг юм уу энэ юм зүүдлэгдлээ ч гэдэг юм уу гэж хараад нь шүү дээ. Тэгэхээр энийг бүр айгуу сайн нарийн ойлгох хэрэгтэй. Тэр оюуны ухамсартай л хүн харьцах буюу харж байгаа хүнийг юм үздэг хардаг хүн гин. Гэтэл нөгөө тэнгэрлэг оюун санаатай хүн гэхээр эцэг өвгдийнхаа давхар оюун санааны хүчийг л одоо өөрийнхөө оюун санаанд нээсэн гэх юм уу одоо яаж тайлбарлах энийг үгээр тайлбарлахад хэцүү юм байна. За тэгэхээр бол яг би нөгөө 3 үгээр олж авах гэдэг юм л да. Тэгэхээр эхнийх нь бол за тэнгэризм тэнгэр шүтлэг хоёр бол ондоо байна. За энэ бол тусгай шүтлэг байна. Яг нь энийг би ингэж ойлгоод байна л да. Одоо ингэ бодохлоор англи хэлэнд чинь нөгөө тэнгэрийг sky and heaven гэж яриад байгаа. Sky гэдэг нь бол харагдаж байгаа тэнгэр, heaven гэдэг нь бол одоо оршууч гэдэг нэг тиймэрхүү юм байна. Тэрэн шиг л зүйл байна гэж ойлгоод байна л. Хоёр дахь үг нь болохоор оюун санаатай харьцагч. Өвдөөцийн оюун санаатай харьцагч. Одоо энэ үгээр илэрхий одоо хонгод буугахад ямар процесс болдог вэ гэдэг үгээр илэрхийлэх аргагүй шиг айгу томьёолох хэцүү байна л да. Тэг яг орчин цагийн томьёо нь бол философи буюу одоо тэр өвөг эцгийн гүн ухаантай харьцах үзэл санаа. Тэр шиг юм. Гэхдээ одоо яаж ерөнхийдөө бол тэнгэр шүтлэг гэдэг бол ерөнхийдөө үзэл санаатай харьцагч үзэл санаа. Яг нь тэнгэр үзэл гэж би яриаггүй. Тэнгэр шүтэх үйл явдлыг ярьж байна л да. Шүтэх. Тэр чинь дээд огторгуун хурамстад хүний оюун санаа оршин байх нь биш үү? Агаар мандалд. Ялва ямар нэг юм өөрөө хөөрөх буюу дээшээ дэгдэх чанартай материч бай бүх юм гал асаасан ч бай ус уурсан ч бай. Тэр хүн нас барахаар хүний сүнс чинь биенээс гараад дээшээ оршоод алга болж штэ дээшээгээ. Тэгэхээр эртний бөөгийн дуудлаганд нэг ийм үг байдаг байхгүй юу? Огт оргуугаас оюун санаатай нь бийжиж итүүгэн ихээс энэ бие чинь бийжлээ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бидний энэ бие махбод энэ биологийн энэ бие махбод бол энэ байгаль ээж буюу одоо энэ итүүгэн гэдэг байхгүй эртний хэллэг нь бол байгалыг эртний монгол хэлээр итүүгэн гэж байгаа байхгүй юу? Тийм тэр ямар нэгэн хонгод бас биш шүү. Тэр чинь зүгээр байгаль.
Тэгээд тэр итвгэн эцэг тэнгэр гэж штэ. Тэр тэнгэр газар хоёрыг хэлээд. Тэгэхээр бидний оюун санаа тэр дээд огторгуйнаас ирдэг гэсэн санаа хэлж штэ. Тэгэхээр бид нар эцэг өвгдийн сүнс тэр дээр оршин тогтож оюун санаа нь л оршоод штэ. Тухайн тэр оршиж байгаа оюун санаантай харьцаж байгаа хүнийг бөө гэж бас тайлбарлаж болж байгаа байхгүй. Анхны хэлбэрийн. Тэгэхдээ анхны бөө бол сүнсээ онгод сүнсээ дууддаггүй өөрөө зорчин очдөг байсан байхгүй. Тэгээд сүүл рүүгээ хүний бие махбодны чадамж муудаад нийгэм гэдэг юм хүчтэй хөгжөөд матери юм хөгжөөд ирэнгүүт хүний оюуны чадамж багасаад муудаад ирж шít. Одоо тог гал одоо юу гэдгийг тог асааж байгаа үед бидний хараа юм байхад дээр үед энгийн гэрэл тоггүй байхад хараа сайн байсан биш үү. Тэрэн шиг тэр нөгөө чадамж буураад ирэхээр тэр онгод сүнсийг өрдөг болж эхэлсэн бөө мөргөлийн. За миний өгн яриад байгаа бөө бол бүр балар эртний бөө байхгүй юу. Эртний анхдагч үүсэл очдөг байсан. Тэгээд сүүлрүүгээ цаг үе өнгөрөөд шилжиж явхаар тэр онгоны хүн өрөх хэрэг гарч ийн надаа. Тэгэхээр тэр өрхийн тулд тусгай хэнгэрэг бүтээж эхэлсэн байна шүү дээ. Тэгэхээр анхны бөө бол одоо ямар нэгэн байдлаар одоо бүр анхны загварыг ярих юм бол тэр хэнгэрэгнээс өмнөх бөө бол тэр гал асааж байгаа сүнстэй шууд ярьж дээшээгээ хайрцсан юм. Нэг хэлбэрийн транс хэлбэрт орж исэн байна шүү дээ. Транс хэлбэрт одоо тэгэхэд тэр чинь санаа оюун санаа нь тасраад дээшээгээ орших уу буюу тэр өнгөрсөн мэдээлэл рүү очиж чинь гэж байгаа ярьж байгаа шиг боловч өөрийн өвөг дээдсийн оюун ухааны мэдээлэлтэй тархин дотроо л аялж байгаа байхгүй юу одоогоор тайлбарлал. Зөв. Одоо тайлбарлаж байна. Ерөөсөө оюун санааны л тэгэхээр ерөөсөө оюун санаатай л харьцагч юм шүү дээ. Тийм байна. Зөв. За оюун санаатай харьцагч гэдэг гурав болоод авчлаа шүү дээ. За дараагийн асуулт. Зарчим гэж байна уу бөө мөргөлд? Үндсэн зарчмууд нь байна уу? Одоо яг энэ асуулт их сонин бас хэцүү асуулт байна. Зарчим гэхээр дээр дүрм гэсэн үг үү? Одоо нөгөө нэг тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг л одоо зарчим би бас бөө мөргөлийг одоо бөө хүн арх ууж болохгүй шүү дээ. Яг би одоо бөө мөргөлийг бүрэн бас мэдэхгүй. Залуу хүн шүү дээ. Мэд хэмжээгээр хүмүүст хуваалцж байгаа. Зүгээр миний мэдж байгаа нэг юм бол хитсэн доогуур гардгүй юм. Юм тогтдог уу? Тий. Тэр Монгол бөө хүн хизээж тэр юм тогтдог хитсэн доогуур гардгүй юм. Тэр тэнгэр нь үхэн буюу тэнгэр дараат нь гэж хэлдэг. Тэг энэ бол айхтар хатуу зарчим. Хүүхэд байхад хитсэн доогуур хайлын хитсэн доогуур гардгүй юм л гээл. Ерөөсөө эн чинь бөөгөөс үсэлтэй. Манжин дарлалын үед манж хүн одоо 8-9 байж л дээ. Би нэг тийм сони юм яри. Монголчуудыг одоо хонгор азраг мөглөм дөнгө шахаа гэдэг 8-9 байгаа шүү дээ. Тэг манайхан тэр нэг ач холбогдол өгдөг. Тэр силийн сайрчууд даваад гарчдаг. Тэгээ тэр хятад манж шинжээч гэж хүн энэ монгол хүний бол бие махбод зовхоос үл айдаг юм байна. Эднэр итгэл үнэмшил буюу сүнслэг оршихуй өөрсдийнхөө одоо ярил сүлд хиймээр хайрладаг улсууд байна. 9 хэрэг буюу шахаа зохиосон байхгүй юу. Тэгээд хиц татаад тэр нийлдэм муухай янзын одоо хорвоогийн бүх муухай мөлгөж байгаа доогуур нь шургуулдаг да. Тэгэхэд шургаагүй юм байна. Тэгээд шургасан хүн байхгүй. Кинон дээр ард аюу шургадаг. Тий тэр кино. Тэгээд шургах дургүй байсан гэж байгаа. Тэгэхээр ойлгож байна. Эдний бие махбодыг одоо зовоон тамлахад бол чухал биш. Монгол хүний итгэл үнэмшлийг буюу тэр дээд сүнслэг оршихуй сүсэг бишрэлийн устгах ёстой юм байна. Тэгээд тэрэнд ороо шургуулчаар хичнээн сайхан нэр хүн байсан ч гунддаг гинэ. Цаагаараа би энэ муудаад идэв. Одоо бодолтойгаад гэдэг шиг. Бодолтойгаад биш. Тэгэхээр бидний энэ зулаа орой дээд тэнгэртэй холбогдсон л байна л да. Эртнээсээ. Тэгэд одоо ингээд Монгол хүнийг нэг ийм үйл явдал болсон гинэ нэг Монголыг цохиж зодоод 2 3 уурлаагүй гинэ. Тэгээд Монгол хүнийг уурлуулах айгүй амархан гинэ. Малгайгийн газар гიშгч гинэ. Тэгэхээр сүлд хиймэр дораат болчлаа гэд ууралдаг гинэ. Нөгөө тэр сүлд хиймэртэй маш их хайртай улсууд гинэ. Тэрийг гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч гэсэн
Тэрийгэ төлөөлүүлээд бид нэр бүс малгаагаараа төлөөлүүлдэг. Сүнс бол бидний энэ бие махбод оршихуд байгаа учраас бүсээр төлөөлүүлж, сүлд хиймэр бол малгай гэдгээр. Тэгээ бид нэр бүс малгай гэдгээ дээдлэж цагийн уртад тэр одоо хиймэр сүлд дуудулж байгаа нь цаад мөн чанар нь өөрсдийнхөө тэр сүлд хиймэр тэр бүс малгаагаараа хийсвэр сэтгэлгээр төсөөлсөн биз дээ. Тэгэхээр манайхны энэ өөрсдийн энэ сүнслэг байдал буюу энэ итгэл үнэмшил дотор одоо ямар ч хүн зааж өгөөгүй, ямар ч шашин шүтлэг биднэрт энийг зааж өгөөгүй. Анхнаасаа л монголчууд тэнгэр шүтдэг. Тэгтээ тэр нөгөө шүтлэг бөө мөргөл нь устдаад үгүй болсон гэсэн нөгөө сүлд хиймэр гэдэг нөгөө зүйл нь бүгдэнд нь үлдсэн. Бүхэл хүн тэрийг ярьдаг. Тэгээд эрэгтэй хүний сүлд хиймэр бүс малганд нь оршдог гэдэг буюу сүнс чинь энэ хүүсэн дээр оршиж, сүлд нь энэ цохон дээр оршдог гэдэг ингээд бүс малгай бүтээсэн. Тэгээд тэрийг ингээд бүсэлж исэн байна шүү дээ. Тэгээд хүүхэд нөгөө гидсэн зайлагдчих гад байхаар чулуу хийгээд хүүсэн дээр нь боочхоор зайлагддаггүй шүү дээ. Тэр чинь тэр сүнс том 13 нас хүрээгүй чөмөг суугаагүй учраас зайлах мэдлэлтэй байна гэсэн л удал дутхыг л илэрхийлж байгаа учраас таглалчиж байгаа юм. Эмэгтэй хүүхдийг болохоор чихэнд нь баруун зүүн хоёр чихэнд нь сүлд хиймэр нь оршдог гэдэг утгаараа тэрийг хамгаалахын тулд цоолоод ээмэг хийж өгч ил байсан юм байна л да. Тэгэхээр эмэгтэй хүн ээмгэн солиул сүлд хиймэр хоёр нь тэндэг гинэ. Тэгэхээр яг номонд эмэгтэй хүний сүлд хиймэрийг ээмгээр нь дууддаг юм байна. Тэгээ монголчууд нөгөө ээмэг алга болгонгод гарцанд гарлаа гэдэг нь шүү дээ. Тэр чинь сүлд хиймэрийнх нь өмнөр юм хааж ийн гэсэн утгатай юм л да. Тэгэхээр одоо ээмэг бол жишээ нь анх бол гоё л байгаагүй. Тэр хүний одоо хамгаалт цахиус гэж үссэн л байна л да. Ер нь бол тэр эмгээ бол тэгтээ бас одоо нэлээд нандин хайрлаж байгаа юм чинь нэлээд гоё сайхан нэг бас зүгээр юм байна те. Яг тэр үнэ асуудал. Зүгээр сольж болдгоо нэг хид хид юм байна. Сам тойл эмэгтэй хүний сам тойл эмэг доогоор өмд энэ дөрөв юм сольдог юм. Эр хүн хүний гутал өмсдөг юм, зам төөрдөг юм. Бүс малгайгаа сольдог юм, заяа төөрдөг юм. Тий. Тэгээ хүний худаг хэрэгэлдэг юм, худаг сольдог юм. Тий. Тэр хүний лайг үрдийдэг юм. Худах чинь нөгөө заавал юм цус амталж идэг домтой. Мэдээж худгаар тэр биш юм шүү. Тэгэхээр тэр хүний тавиланд байх янз бүрийн юм өөртөө авдаг ёс байна. Монгол ёсонд бас мэдэхгүй зүйлүүд зөндөө байна. За энэ бол ер нь тэгээд тэр чигтэл зарчим юм байна л да. Тийм. За дараагийн асуулт. Байгаль орчин тэнгэр шүтлэг хоёрын уялдаа холбоо хэрхэн илэрдэг вэ? Хүн байгаль тэнгэр шүтлэг. Наадах чинь одоо надад ахцсан асуулт байна. Зүгээр дээр үед Чингис хааны аян дайнд ч байна. Монголын хаадын аян дайнд зад буулгадаг байсан бөөнөр. Юу буулгадаг? Зад буулгана. Зад буулгана. Илчин зад, могоон зад гэдэг олон задууд байна. 2 3 төрлийн. Зад гэж. Задын чулуу гэж юм байдаг юм. Тэрүүгээр зад буулгах буюу бороо хур оруулах, зад тавих, зад татах гэсэн утгатай үг юм. Тэгээ монголчууд эрт дээр үед аян дайнд мордохоос өмнө эсрэг талынхаа одоо дайснуудынхаа цэрэг рүү бөөгөө бөөлүүлээд бөө бөөлж чаддаг буюу зад барьдаг бөө нэг бол зад барьдаг бөөл юм л да. Тийм улсуудыг аваачаад тэр задын чулуутай улсуудаар зад буулгана гэдэг нь тэнгэр задраах гэсэн үг байна. Тэгэхээр бороо, цас, хуу салхи гарна. Тэгээд зутраана. Тэгээд зутрааж агаад манайхан дайрдаг байсан. Тэгээ зад буулгахч хангал бөө гэж бөө түүхэнд байдаг байсан байгаа. Хангал бөөгийн ачаар зад буулгаж дайсны зэргийг намгатах уу гэж тэр цас бороо оруулдаг. Тэгээ зад буулгадаг тийм задын чулууны тухай маш олон нарийн домгууд байдаг. Энд ихтэй чулуу мэрсэр айлд байдаг юм шиг байлээ. Тэр заавал тийм чулуутай хүн л болох үү? Тий. Тэр зад буулгах чи өөрөө тийм тусгай чулуу байгаа. Тэр чулуугаас гадна тэрийг уншдаг, уншлагтай, бөөгийн эрдэмтэй, тэр нь бүр ингээ өв дамжсан улсуу. Тийм улсыг хаан дөрийнхээ хажуудаа аваад эсрэг талынхаа аян дайнд авч явдаг. Тэгээ байгалийн үзэгдлийг өөрлөгөө эргүүлүүлж исэн байж штэ. Тэгэхээр энэ утгаараа л хариулт нь л энэ юм да. Одоо бол тиймэрхүү юм байна. Монголчууд ихээр байгаль захирж исэн байж тухай. Тийм байна. Одоо мэдхгүй хүмүүст байдаг л баг. Би энэ талаар мэрсэр хүмүүс борооц оруулах шиг. Тэрийг яриад явах вэ. За.
За дараагийн асуулт. Бөөгийн шүтэн оюун санааны ертөнцийн тухай маш тодорхой товч тайлбарлаж өгч. Бөөгийн шүтэн оюун санааны ертөнц. Одоо тэр бөөгийн шүтэн буюу одоо энэ нөгөө нэг одоо би юу гэж асуухад байна вэ гэхээр нөгөө нэг өвөг дээдсийн сүнс одоо оюунын хэлгээр те одоо сүнс хаана байгаад байна гэдгийг ах гэдэггүй. Оюун санааны ертөнцийн тухай мэдгүй. Тэр одоо онгод шүтэнүүд хаана байна мэдгүй. Тэгээ зарим хүмүүс чинь болохоор онгодууд дээр найрлж ийн гэх юм ярьдаг юм л. Мэдгүй байна. Тийм мэд удаа сонсож байна. Найр болдог гэж мэдэхгүй байна. Би бол нэг хэд удаа сонсож байсан. Энэ онгод шүтэнүүд бүгдээрээ дээр тэнгэр дээр суучаал том ширээдсэл найрлал байж идэг тэгээл. Энэ онгод гэдэг чинь цохлох зүрх, дагах сүдэр, халуун амьсгал, бүлээн нулимсгүй улсууд тийм зүйлийг онгод гэж байгаа. Биднийг бол онгодууд гэж хэлдэг гинэ. Бөөгийн тэнгийн одоо дуудлаганд нартын орны ямархан бодолтой, чимхэн дотортой, усан нүдтэй, цусан зүрхтэй гэж байгаа бид. Тэгэхээр бид нар нөгөө сүнслэг талаас нь л бодчихлаа л да. Өөрсдийн фантомас сэтгэлгээ. Бөөгийн онгодыг гэрлээр л төсөөлдөг. Харанхуу дотор гэрлээр л төсөөлдөг. Яг уу гэрлэл гэж тайлбарладаг. Гэхдээ яг бөөлдөг хүнд гэрлэл үзэгдэх баг. Тэрнээс тийм морьтой үе юм үзэж байгааг би бол хараагүй. Надад бол үзэгдээгүй. Ер нь яг би ингээд тантай ер нь ярьдаг болохоос өмнө ингээд төсөөлдөг гэсэн аахгүй. Тэгээ миний төсөөл юу гэхээр ингээд нэг юм лот том битэй морь унсан айхтар. Тэр чинь бид байхгүй юу? Ингээл зүгээр үүлний цаанаас давхиж орж ирээ. Энд чинь хуу татчихлаа. Бид нэр төсөөлөхдөө ингээ бүх зүйлийг өөрийнхөө төсөөллөөрөө фантомасл сэтгэхэд нь шүү дээ. Тэгэхээр онгод гэхээр яг нөгөө тийм л ойлголтоор ойлгож байна. Тэгэхээр энэ морьтой ч юм уу, баатар ч юм уу, найр хөрөм хийж байгаа ч юм уу, эн чинь бидний энэ зуурдын ертөнц буюу гурван хэмжээст ертөнцид болдог үйл явдал багхгүй юу да. Энэ гурван хэмжээстээс гараад явах юм бол тэр орчлон хорвоогийн хаана юу байгааг тэр эзэн хоосонгүй одоо тэр хоосон ертөнцид юу оршихыг мэдэхгүй шүү дээ. Яг сүнсүлд хийвар юмнууд байж илээдгээ. Тэр бол яг тийм янз янзаар үзэгдэж байгаа хорогдсон. Онгодгийг би гэрэл гэж л хэлмээр байна. Онгод тэгэхээр бол би бол одоо энэ тэр оюун санааны ертөнцид тайлбарлаж өгч байдаг. Тэр ертөнцид байшин барилгаа одоо элдв хангаа тэр хувцунраа шалал онгодууд тэгэл найр наадам гээл. За би тийм төвшин төрөг байна тэгвэл. Тийм энэ хариултаа 20 жилийн дараа хэлье. Одоо үнэхээр тийм байна уу юу? Тэгээ энэ дээр бол мэдэхгүй. Ийм агуудаа юм сонсож байна. За. Ерөнхийдөө одоо саяныхтай төстэй бөө мөргөлд тэнгэрийн дүрслэл ямар байдаг вэ? Тэнгэрийн дүрслэл хамгийн монголчуудын хувьд тэнгэрийг хамгийн их одоо ойрхон дүрсэлсэн зүйл гурвалжин дүрс байдаг. За. Тэрийг одоо Чингис хаан сүлдэндээ янз бүрийн юмд ашиглаж ирсэн. Гурвалжин дүрс бол их хагуу хүчрхэг жадны үзүүр гэж дүрсэлсэн байдаг. Хоёрт нь бид тэнгэрийг мориор дүрсэлдэг байсан. Айлууд нөгөө хөх морь тавиад сэтэрлээд гихтээ юм одоо манай музейд байгаа шүү дээ. Бид тэнгэрийг мориор их дүрсэлдэг. Ягаад гэвэл морь өөрөө энэ орчлонгийн хамгийн зөв эр амьтан. ертөнцийн бүх эр биетэй амьтанд хөхний довч байдаг байхгүй юу? За. Адуунд байдаг юм. Яг л яг эр амьтан. Им хүний шинж ороогүй. Эмэгтэй шинж ороогүй. Тэгээ тэр утгаараа хий буюу морь гэдэг нь тэр хамгийн зөв амьтан учраас хүний хий бие хамгийн өндөр хэмэрийг дуудаж болохоор адуу гэж. Тэгээ монголчууд ер нь мөнх тэнгэрийг буюу тэнгэр шүтлэгнийхаа тэнгэрийг дүрслэх хамгийн нийтлэг зан үйл нь морь байсан. Хөх мориор сэтэрлээ. Дандаа мориор дүрсэлж ийсэн. Нийтээрээ. Одоо бөөгийн зан үйлд бол одоо хатааны тэнгэр гээд хүний заяаг хардаг 5 тэнгэр байна л да. Тэрийг хөх мориор сэтэрэлдэг л дээ. Одоо яг яаж тайлбарлаж чадахгүй ш тэнгэр гэхээр. Тэгэхээр л морь дүрслээд л энэ хөх морины сэтэр буюу хатааны тэнгэр гэж байгаа юм шүү гэсэн л санаа хэлж байгаа. Тэгэхээр тэнгэр гэдэг бол ямар нэгэн
хүчтэй, оршихуй, хүчрхэг энэ байгалыг тэтгэж байгаа л нэг процесс биш үү? Тэрийг л бид хийсвэрлэн дүрслэхдээ л юугаар дүрсэлж байгаагийн нийт монголчууд хамгийн ихээр дүрсэлж исэн мориор. Тэгээ монголчуудын энэ шүтлэгт ерөөсөө морь бол асар холбоотой. Бөө мөргөлт хүртэл морины одоо хорив гэж морины толгойтой зан үйл хийдэг юм байна. Энэ бөөгийн хонгоноор ховлог гэж төмөр зүтсэн байна шүү дээ. Морин юу? Адууны тойрог бэлэгдэж хийсэн юм байна. Хар морины сахиус гэж байна. Хар морины сэтэр гэж байна. Адууны тэнгэр гэж байна. Ерөөсөө морь бол ганц одоо бөөгөлтгөө бурхан шашин хүртэл морины бурхан дамдын янсан гэж байна. Янсын ядам гэж байна. Тэгээд тэр үтэл одоо энэ бурханыхан дээр морины толгой байдаг шүү дээ. Тэгэхээр энэ адуу гэдэг амьтан бол бүхэл тэнгэр бурхан энэ орчлонгийн хүндтэй зүйлийн хөлөг унаа хиймэр сүлд гэдгээр төсөөлж идэг. Тэгэхээр тэнгэрийг мориор маш их төсөөлдөг. Одоо юу гэдэг вэ? Нөгөө илэрхийлнэ. Тийм. Юм бо яг хөө төсөөлөл бодит болгож байгаа нэг төсөл тий. За зүг. За тэгвэл барайд бахнэ. За дараагийн асуулт. Одоо 11 дахь асуулт явчихна. Ам цангахан дээ. Гим нүгэл гэж бөө мөргөлд хэрхэн ойлгодог вэ? Байгаа штэ. Яг нь Монгол харын бөөд бол нөгөө тухайн үед буддизмаас ялгарах гад буян нүгэл гэж байхгүй, сургаал номлол гэж байхгүй гэж хэлсэн боловч ер нь буян нүгэл гэдэг чинь бол нэг тийм буддизмын ч үг биш л дээ. Ер нь өмнө төрлөختний монголчуудын эртний үлийн лай, үлийн өөр яг хөө тэрэнд томьёо өгөөд буддизмын сургаал ингээд дотроо задлаад ярьсан л болохоос биш. Тэнгүүт л буддын шашинд л байдаг үзэл санаа гэж ойлгоод багш. Үгүй энэ чинь нийгэмд амьдрал байдаг юм шүү дээ. Эргээд тэгэхээр бөөд байлгүй яах вэ? Энд чинь хүний одоо юу гэдгийг шунал хүслээс адгийн бөөгийнхаа буруу зуруу юм хийгээд өөрийнхөө тэнгэртээ өрөөлийн тэнгэрт хорлогдоод дууссан бөөнөр зөндөө шүү дээ. Нүгэл хийцэн. Нүгэлтэй бөө бол ер нь бол эргээд өөрийнх нь тэр юмдаа ноцолдоод тэрэндээ идүүлнэ. Тэр онгод нь шудраг байхгүй юу? Тэр бөө шудраг биш байж болно. Тэр бөө хичнээн нүгэл хийсэн чи эргээд хизээ нэгэн өдөр тэр онгод эргээд тэр бөөгөө иддэг байхгүй юу? Тэгэхээр энэ бол ганц бөөд гэхгүй энэ амьд сэтгэж байгаа бүх юмд байгаа хүнд бол байдаг юм. Тэрнээс айлын мал идсэн чон одоо нүгэл болоод нүглийн үрж ийн гэж хэлж байна. Байгалийн жамаараа. Бид чинь байгалийн жамаас зөрчөөд өөрсдийн зохиомол амьдралын хэм маягт ороод тэгээ бусдын амьдрах одоо амьдран оршин байхыг үгүйсгэх юм бол нүгэл гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр та зүгээр сайхан амьдраа явж байгаа таны ямиг булааж аваад ч юм уу тэнд зүгээр өөрт идэж шаардлагагүй ижиж зугаа гаргаж амтаа алвал эргээл тэр болгоны алдас нь буцаж бидэнд л ирж байгаа. Нэг хамгийн ойрын жишээний 5 нүгэл хэлээд. Би одоо лам хүн биш учраас ийм нүглийн талаар нөгөө бүр ийм буддизмын мундаг гоё философик ярьж чадахгүй юм л да. Гэхдээ хамгийн одоо янз янзын нүгэл байна л да. Гэхдээ яг өнөөдрийн нийгэмд ингэж болж байгаа хамгийн адгийн 5 нүглийг хэлчихв. За тэг хүнээс битээ мөнгө зээлээч. Мөнгөний нөхгүй бол тэр хүн чинь насаараа чамайг хараад. За энэ тий. Тэг яаж ч үтсэн одоо ийм цаг үед бол хүний цаг хулгайлах шиг нүгэл байхгүй юм байна. Цагийн үрэх одоо цагийн үрэх. Би яг 5 чадахгүй шүү зүгээр яг одоо яг өнөөдрийн зөндөө нүглүүд байгаа шүү дээ. Энэ иймэрхүү тэгээд хүний ийм хоёрдугаар хүнийг орон гэрэг болгосон өөдөлдөг юм билээ. Орох оромжгүй болгосон. Орох оромжгүй. Хүний ямиг аваад орох оромжгүй болсон нэг ийм нүгэл. Гэх мэтлэн л энэ байна. Амиа орлох гэдэг орох. Яг хөө тэр бол байна л да. Тэгээд би бас нэг нүглийг хэлэхэд хүүхэд гомдоосон хүн л өөдөлдөг юм билээ. Гомдоо гэхэлээ яг. Өө тэр нь ялах хүүхэд бага насны хүүхэдтэй зөв усаар харьцах, зохиох, гомдоох, үр төлөө хаях, орхих өрөөлийн хүүхдийг илдвэр хэлж доромжлох одоо тэр хүүхэд гэдэг ертөнц рүү муухай халдж байгаа тэр хүмүүс бол том нүгэл хүрэж байгаа. Гэхдээ энэ нүгэл чи бас хувьсж штэ. Тэгээд одоо дээр үед бол одоо янз янзын булаг цүү тусаадгүй шүү нүгэл гэдэг бол одоо булаг руу очиод цүү бариад очих хүн ховор штэ. Канантны усаараа ууж байгаа. Тэгэхээр яг нөгөө энэ нийгмийнхаа яг өнөөдрийн нүгэл бол эднэр л бах гэж би дүгнэдгий. Гэхдээ бүр хамгийн том нүгэл бол
их орон газар шороогоо зарж үрээд тэгээд зугаалт цэнгэж явж байгаа улс. Тэр чинь одоо үндсэндээ бол бүр дээдийн оромжгүй болгож хүн тэр бол тэрэн шиг нүглийг тэрийг бүр тэр хүмүүст идэлүүлээсэ гэж би хүсдэг шүү дээ. Улс их орноо зарж үрээд төмөн хүний амьдралыг идэж уугаад жаргаж явж байгаа хүнийг бол бүр энэ орчлон яаж даадаг юм бол тэрний нүглийг л идэлүүлээсэ гэж боддог. Наа хоёр зүрийн нүглүүд зөндөө вэ шүү дээ. Их баг. Эрхийг тэнгэр мэдэх байна. Тий. Одоогийн 5 том нүгэл гэвэл энийг л яриа. Ер нь бол тэр газар нутгаа зараад байна, үрээд байна. Тэр элдвээр янз бүр болгоч одоо өөртөө жаргаж яваад байна гэдэг бол ер нь бол үндсэндээ үндэстэн оромжгүй болгоцонтой агаар нэг юм шиг сонсож. Чи чинь Монгол хүн биш л дээ. Монгол хүн чинь нөгөө яаж муудсан нөгөө нас явахаараа их орондоо ирээд байдаг байхгүй юу? Ясаад явах гэдэг. Ийм үг гэдэг нь шүү дээ. Хятад хүн 10 жил хүний нутагт явхад хоолоо сандаг гинэ. За. Монгол хүн хүний нутагт 10 жил явхад нутгаа сандаг гинэ. Жинхэнэ монгол хүн чинь яаж ч байсан ясаа нутагтаа л тавина. Тэгэхэд газар шороо их орноо зарж үрж идэж энэ өчнөө олон ядарсан хүний амьдралаар тоглолцоод хүний нутаг руу зүхтаагаад явж байгаа тэр хүн бол монгол хүн биш. Яаж ч байсан. Монгол хэл сайн сурсан хүн баг гэж бодож байна. Би бас их сүүлийн үед бол бүр их ширүүн их оронч үзэл маань их сэрэгж байгаа. Тийм баг. За. Лусын хорлол гэж юу гэсэн үг? Нүгэл үү? Хорлол. Яг уу одоо нүгэл гэдэг бол та бидний сэтгэл зүй буруу юм хийгээд болохгүй зүйлийг хийгээд тэрийг одоо цайруулж чадахгүй болчвол нүгэл гэж үгэнд орж байгаа. Одоо цайрдгүй юм нүгэл гэж байгаа. Нүгэл шүү гэдэг нь цайрахгүй шүү дээ. Лус гэдэг бол энэ байгаль оршин тогтнож байгаа хүний бие махбодтой салшгүй нягт холбоотой байгалийн нэгэн хар хүч ерөөсөө энэ хүн үүсгэсэн хүн байсан зүйл энэ орчлонд оршиж байгаа. Тэрийг хүн яг томьёолоод лус гэнэрлцээ. Усан дотор энэ савдаг. Сүүл рүүгээ энэ ийм тийм ингэдэг өргөдөг, аргаддаг гэд шашны ухаанаар нэг томьёолцсон бөөмөргөлийн үзэл санаагаар нэг томьёолоод харлус, хөхлус гээл одоо чулуун дотор байдаг зарим нь хүнийг хариуцдаг ч гэдэг юм уу ийм энэ бол бид хөгжлийн явцдаа ингэж тодорхойлсон боловч лус бол энэ орчлон хорвоо байгальд байдаг өөрийнх нь одоо юу гэдгийг хар ухамсар байхгүй юу. Тэгэхээр мод очиод ингээд таслал огтлол байл да. Нөгөө нэг ингэсэн л үг юм байна л да. Одоо нар эндээс гарч ивэл ийшээгээ харж урууж исэн цэцэг ийшээгээ ингээд өөрөө ирэхгүй ургадаг. Нарны талдаа гарчлаа дагаад талдаа гарцдаг тал. Энэ байгаль өөрөө намтай буюу сүнстэй л байна шүү дээ. Тэр чинь бол тийм хар ухамсар. Тэр тэрийг л далд ухам буюу далд сэтгүнд ухамс хар ухамсар байхгүй юу? Хар ухамсар гэдэг чинь анханасаа л ийм ухамсар байсан юм байхгүй юу? Тэрнээс одоо саяхан лус үүссэн юм биш байхгүй юу? Гинт гараад ирсэн. Биш бол бөө мөргөл үүссэн цагаас хойш үүссэн юм биш байхгүй юу? Энэ чинь анх л ертөнц үүсгэд л тэр газар булаг улсын орчлонгийн бүх түмэн бодис дотор нийлэхэд тэнд нэг тийм оршихуй ертөнц байна шүү дээ. Тэрийг л лус савдаг гэж бид сүүл ялгаж томьёолж энэ хүн чинь 2000 жилийн турш одоо зүгээр манай тоол чинь 2000 байна шүү дээ. Тийм энэ хугацаанд чинь чамгүй хугацаанд бүх юмд нэг тийм 100-ны уртад судалгаа шинжилгээ, шашин шүтлэг янз янзаар томьёолж нэрлээ тэрнийхээ арга хэмжээг олдог болоод сүүлдээ тэрэндээ тохирсон шашин ном үсэж штэ тэр нь буддизм, ислам, Христос эсвэл бөөч юм ингээд мөргөл шүтлэг тэгээ бид нар энэ лусын ойлголт гэдэг чинь ийм өргөн цар хүрээтэй болсон. Гэхдээ энэ лусын талын ойлголт бол бүр их нарийн бол бөөгийн мөргөлд заасан байдаг. Байгалийн одоо далдах ухамсар буюу хар хүч. Ямар нэгэн мод буттай буруу харьцах таслаж янз бүр болоход эргээд тэр хүнийг хорлоод нь штэ бид нь хор хөнөөлөгөөд ш. Тэгэхээр монголчууд болдгоо мэн гэдгийг мэдээд харагдаж авч эхэлсэн. Нэгэсэндээ тэр сэтгэлийн ёс суртахууны харилцаа өсөж штэ. Намайг өршөөгөөрэй гал төлөх гэж авч байгаа юм шүү. Гэхдээ тэр оюун санаа тэр хүнд хар буруу юм цацч гэдэг юм одоо
одоо би хорлохгүй нь шүү дээ. Эсвэл зөрүүлээ тэрэнд янз бүрийн юм өгдөг ч юм уу нөгөө ийм өх авахын зам гэж юм үүссэн биш үү. Тэгэхээр монголчууд тэр байгальд байдаг тэр ямар нэгэн далд хар ухамсарын хүч чадлыг хамгийн түрүүнд нээж ойлгосон улсууд гэж л тайлбарлаад байна л да. Тэр онцлог нь нүүдэлчин хүмүүсийн тэнгэр шүтлэг буюу өнөөгийн бөөмөргөл байсан. Тэгэхээр бөө гэдэг бол хүн засаад айлын амьдрал ярьдаг юм биш. Бүхэл бүтэн хүн энэ нүүдэлж явах хугацаанд нүүдэлчин амьдрал ахуйтай байхдаа энэ байгаль хүн хоёрын жинхэнэ төгс харилцааг ойлгодог буюу тэрний кодыг тайлж уншдаг оюунлаг улс уул бөө гэж хэлсэн байна шүү дээ. Сүүл рүү энэ нүүдэл гэдэг юм чинь зогсоод суурин иргэншилтэй болцохоор чинь хүнд тэр байгальтай харьцах шаардлагагүй болоод ирэхээр тэр авьяас билэгч хүнтэй харьцаж эхэлж шүү дээ. Манай нөхөр салаа явчлаа, манай хүүхэд болохоо байчлаа үзээд өгөөч гээд хөгжлийн явцад ховсож шүү дээ. Тийм ээ тий. За дараагийн асуулт хүмүүсийн үйлдэлээс үүдэлтэй л усын хорлолын жишээнүүдийг хэлээж 3 жишээ хэлээд. Хүний үйлдэлээс үүдэлтэй. Одоо тэгээд энэ гол ус яагаад таслал янз янзын алт ухаал ус бузарлаад байна шүү дээ. Яг өнөөдөр мэддэхгүй тэр улсад хожим идэгдэн. Яг олсон алт муна тэрэг болол ч юм уу нэг байхав дээ нэг 10-20 жил сайхан амьдрээс нэг байр авна. Яах юм сансарт нис чадахгүйгээс хойшоо. Тэгэл хожим тэр бүгдийг идэлнэ шүү дээ. Нэгдэх нь төлөх цаашаага. Байгаль ээж хариуг нь буцаагаад өгнө. Хоёр дахь нь энэ гол руу янз бүрээр байдлаараа илдэг юм мэддгүү хүүхдүүд хийчдэг учраас нөгөө лус хорлно. Тэгэл лус сохор гэдэг чинь тийм. Сохор гэхээр нүдгүү гэсэн үг биш шүү. Энийг ч ялгахгүй хүүхэд байна уу том хүн байна уу ялгахгүй тэр ухамсаргүй харуулж очиж хорлдог л гэсэн үг. Тэгээ хүүхдүүдэд тэр гол ус руу голоос хол тоглуулдаг ч юм булгийн ихэнд очиж янз янзын айл буудгүй чинь тэр лус сохор гэж байгаа. Энэ ялах амтан байна да гол руу шийдлээ гэж ойлгохгүй юм шүү дээ. Тэгээ багасаа ингээл усын хоролд орцсон гэл дээр үед ам хамраар нь юм гарцсан хүүхдүүд байдаг үстэй гол ус бузаралчлаа гэл энэ. Тийм байдгийг. Сүү шанахтай сүгэ булгийн усанд тусаагаал хүүхэд мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр чинь монголчууд чинь тэрийг мэддэг. Яг чаргагүй байглаас тийм хүч нөлөө ирчиж байгаа учраас тэрийг мэдээл сургаал гаргаж эхэлсэн ба шүү дээ. Болдгүй юм байна. Усан булгийн усыг ингэдэг. Гараараа булгийн усыг одоо ариун булгийг гараараа жишээ нь авч удаа бузартах нь шүү дээ. Булаг хүний гар хамгийн бохор байна шүү дээ. Бүх юмд хурж идэг. Тэгээ тийм бүх юмд хурж идэг тийм юмар булгийн усыг гараараа ингэж самардаж ууддаг. Шууд амаараа уудаг жишээ. Тэгээ бидний ийм оюунлаг ухаанлаг байдал чинь өнөөдөр энэ байгальтай хүн байгаль хоёрын харилцаа гэж ярьж байна. Тэгээ би энэ дашрам гэх юм уу тэгээ мэдчилгээ дэвшүүлж байгаа. Сүүлдээ бүр ий боллоо шүү дээ. Тэгээ зурагтаар ярьсаар байгаа. Энэ нөгөө нэг хүн энэ хятад, Тайвань, Таиланд, Вьетнам энэ могоо мах иддэг загас нөгөө янз бүрийн улсын амьтаа алдаг. Эдгээр ягаал усын оролд ордог юм бэ гэдгийгсэн. Тэр чинь орохтой нийтээрээ орж байгаа үсттэй. Нэг биш тэр улсын хөмөрж байгаа үсттэй нэг байж байгаа далай шуурга болоод хэдэн мянгаараа үгүй болж байгаа шүү дээ. Тэгэхээр лус гэдэг нэг юм ганцхан сүнс ирээд чи нэг буруу юм ингүү чиний хөл дотор орооцолтчтэй гэд биш ээ. Энэ бол одоо хүн төрөлхтний одоо юу гэдгийг оюун санааны нэгэн бас хар хүч үнийг одоо барьж устгах тийм аюултай хүчтэй нөлөөтэй зүйл байдаг. Тэгэхээр лусын орол гэдэг чинь зүгээр нэг хүн дээр ярих жишээ биш. Бүр нийт тэр улс орнд хүртэл хохирол гарч нөлөөлж байгаа. Бид нар тэрийг бол европчсан ухаанаар бол мэдэхгүй ойлгохгүй учраас цунами гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тий. Шинжлэх ухааны чиглэл нэрлэдэг тий. За энэ лусын хорлол арилдаггүй. Арилдаггүй гэж байна. Идэлж дуусгадаг гэж байна. Заавал дуусгадаг. Үгүй бол ямар нэгэн байдлаар арилгацдаг. Тий. Тэр ямар аргаар арилгах вэ? Одоо өөрөө тэрнээс өршөөлгөө хоёрт нь тэрийг арилгадаг лустай харьцаж нөхцсөн үнэнхүү авьяас бэлэгтэй арга ухаантай бас нэг бөө мөө үзмэр ч юм уу тийм хүн байвал арилгах чинь. Насаараа идэлж дуусгах ёстойг нь бол яаж ч үдэд арилгахгүй. Хэцүү шүү дээ.
Хэлэхгүй. Тэгээ энэ хатан дуулын айс авыг тэр чигт нь ухаад алтын ухаад усын бузралчвал одоо тэрэнд тийм заслыг ядж яах вэ? Тэр идлэл дууссан дээр шүү дээ. Тийм ээ. Тий. Хүний хүүхэд хүнийхээ хувьд ч гэсэн тэгээд таслаж өгөхгүй. ингээ боддоо хүний хүүхдийн амь өнөөчөө тэгээд өршөөл гуугаад ивэл гим нүгэл царих уу? Царихгүй шүү дээ. Тэрийг өөрөө л одоо төлөөсөнд нь цаазан ял өгдөг үстэй. Тэр чин цаад утгаараа хүний тийм дотоод сэтгэлийн хойл биш шүү дээ. Энэ хүн хөх ёстой. Ийм хүн байж болохгүй юм шүү дээ. Энэ чинь хүн төрлөختний хамгийн хатуу шийдвэр шүү дээ. Тэрэн шиг энэ доод газар л ус гэдэг чинь юу хийснээс шалтгаална шүү дээ. Тэгэхээр одоо бүхэл бүтэн уулыг устаа нэргүүлж нутгийн ард иргэдэд мал уух усгүй болтол нь усын бузралцсан хүнд яаж чадaltaй байгаад тэр л ус бөөлж өгөхгүй шүү дээ. Тэр бөөгээ онгодч очихгүй л усан ч очихгүй тэр хүн идэлж дуусна. Энэ л чинь шудраг байхгүй юу? Тий, тий. Тэгээ юм болгоныг тэгээд арга саамаар засаад байвал эн чинь шашин болоод хувирч шүү дээ. Аргалаа л байвал тий. Бас бөөд аргалахгүй юм зөндөө ш. Тэгэхээр бөө мөргөлч юм хатуу гэсэн утга чинь л энэ байхгүй юу? За. Дараагийн асуулт. Амьдралын чиг шугамыг бөө хэрхэн тайлбарладаг вэ? Яг амьдралын мөн чанарыг үү? Чиг шугам тийм мөн чанар л гэсэн. Одоо тэр юм бөөд юм тайлбар энэ төр байхгүй шүү дээ. Би зүгээр хувь хүний л үзлээ ярьж байгаа шүү дээ, тий. Тэгээ миний бодлоор бол бөө мөргөлд бол юм бүхний юмс бодит байдлыг бодитоор л ойлгох хэрэгтэй байх гэж ойлгож байна. Бөө болоод бодитыг бити хийсвэрсдэг. Хичнээн тэнгэр онгод хүчтэй байсан ч гэсэн тэгээд бас дийлдэггүй юм гэж байгаа л да бөөд. Хизээч дийлдэггүй юм гэж байна. Яаж ч үзээд барахгүй. Нэг юм байгаа. Юу? Төрийн сүлд. Ямар ч мундаг бөө төрийн сүлдээ тавдгүй. Энийг бол би ам бардам хэлнэ. Энэ бөө мэддэг хүмүүс ч мэдэх бах. Төрийн сүлдээ бардгүй. Тэгэхээр ямар ч бөөгээ онгод төрийн сүлд дийлдэг. Төрийн сүлд гэхээр энэ одоогийн намуудын эмблемийг хэлж байгаа биш шүү. Монгол төрийн сүлд гэж тусдаа Чингисийн бүтээсэн 800 жилийн түүхтэй сүлд биш шүү дээ. Тэгэхээр ер нь бол бөөгээ онгод дийлдгүй нэг юм төрийн сүлд л байдгийн гэсэн. Бусдаар бол тэгэхээр тэр юу бодит байдалтай эвлэрэх нь зүй ёсны хэрэг дээр үед нөгөө 37 оны илүү хилмигдүүлэх болоход бөөнөр зарим нь бөөгөө болж исэн гэдгийг. Тэгээд тэр Баатар гэж үсгэлийн нэг том зайран нот бөө үед нэрэ болоод одоо ийм үед бол онгод нь хүртэл болсон дээр ихгүй бол чи үхнэ шүү гэж хэлсэн. Бид чамайг аварч чадахгүй. Дараа жил хар шуурга болох нь чи амиан хамгаалаад биднээс сал гэж хэлсэн. Тэгээд хамгийн маань нутагтаа нуугаад энэ хот хүрээ газар орж ирж амьдэрсэн. Араас нь бүр нэхэж ирсэн гэж байгаа. Бөө цухтаачлаа гэд. Тэгэхэд нөөрийгөө одоо би бөө биш гэж бодон хэлсэн ч гэсэн нөгөө нутгаас мундаг хүмүүс араас нь ирээд идэг үзүүлэх гээд хот хүрээнд хүн сонсчод идэг. Тэгэнгүүт өөрийгөө нөгөө оршоо худлаа өхүүлээд тийм эрдэмтэй 4 хоног өгсөн байдаг юм. Тэгээ бүр ажил явдлыг хийгээ бушуухан булаад нөгөө дотоод яамныханд харуулсан байгаа. Тэгээ бүр итгээд нөгөө хэд үнэхээр өгцөн гэ тэгжиж 4 хоногийн дараа сэрж гарч ирээд ингээм амьдралаар амьдэрсэн гэж байгаа. Тэгэхээр ч төрийн зарлах шийдвэрийн эсрэг хувцас өмсөд бөөлөг байгаа ч тийм. Тэгээ энийг л хэлж байгаа. Тэгэхээр энэний цаад мөн чанарны өгөөл чи энэ орчлон хорвоо бодит амьдралын мөн чанарыг ойлгох л хэрэгтэй. Зовхоо өрөөл бид хамтал зовно. Бөө хүн ганцаараа жаргахгүй шүү дээ. Энэ амьдралын бүх хүмүүстэй хамтдаа л зовно. Хамгийн үний юм л энэ. Хувь тавилан гэж юу вэ? Хамгийн сүүлийн өгөхөө өмнөх ярьдаг зүйл юм гинэ. Хувь тавилан гэж юу? Тий. Хичээгээл яваал болоод өөрийнхөө амьдралыг өөрчлөөл явж байгаа л хамгийн сүүлд амьдралаа хараад энэ л миний хувь тавилан байж тээ. Төгсгөлд хилдэг л үг юм. Тэгээс одоо хувь тавилан хүн өөрөөхөө зурна, бүтээн. Та бүхэн хувь тавилангаа бүтээх гэдэг шүү дээ. Бөө мөргөлд соёл уламжлалыг ярих гээд. Тэгэхээр
хамгийн би бол тэгж ойлгодог. Би яг энэ асууж байгаа асуултууд чи байг боддог. Хувь тавилан бол хамгийн сүүлд л хэлэх үг баг. Солоорохоос нэг өдрийн өмнө юм байж тээ. За одоо 70 хүрээд өглөөхэд энэ амьтны хувь тавилан л юм байж тээ гэж хэлэх юм шүү дээ. Тийм ээ. Тэнд нэг мал явж байгаад чонд идүүлчихвэл хөөрхий энэ малын хувь тавилан л юм байж тээ. Тэрнээс наан энэ мал чонд идүүлэх хувь тавилантай гэж ярихгүй шүү дээ. Тэр энэ шиг хувь тавилан гэдэг чинь хожим хэлэх үг. Ямар хувь тавилантай болохоо хүн өөрөө л зурна. Өөрөө бүтээн. Нүгэлтэн болох уу? Одоо патер болох уу гэдэг. Тий, хувь тавилангийнхаа эзэн байх хэрэгтэй. Хувь тавиланд чинь саад болж байгаа ганцхан юм байгаа. Та бидний залах уу? Залах уу бол бидний хамгийн том дайсан. Залах уугаа ялан дийлж ин өөрийнхөө хувь тавиланг өөрөө зурх хэрэгтэй. Ямар хувь тавилан зурмаар байна? Тэр хувь тавиланг зуруулах өөрөө зур. Дээр үед тэр хувь тавиланг хүнээр зуруулдаг байсан. Хүүхдэд өнгөж төрөнгүүт нь намтай мэрэг гэмтэй хүн авчирж ирээд үзүүлнэ. Тэр хүн тэр хүүхдийг үнэхээр мэрэгλээгүй. Та миний хүүхдийн хувь тавилан хэлж өгөөч. Монголчууд юм биш. Тэгмүү тэр эрдэмтэй хүн нь гэрт нь өргөдөж ирээд хаалцаа идчихэд тэр хүүхдийг мэргэлдэггүй. Хувь тавилангийн зурж хэлж өгдөг. Ерөөж шít. За танаа хүүхэд номтой мэрэгэн ухаантай төрд тустай их урт настай их олон хүүхэдтэйгээ хэлчиндээ. Тэр ерөөл биелэг гэд гараад яваад өгөн тэр хүн. Юу гэвэл дөнгөж төрсөн ялах амьтны хувь тавиланг тийм мундаг эрдэмтэй хүнээр ерөөлөгчж штэ. Тэгэхээр тэр бүх эрдэм чадалтай бөө ч юм уу удаг түүний тэр хэлсэн ерөөл үг нь тэр хүүхдийн бие нэрийг оюун санаанд норшоод хүүхэд яг тэр хүний хэлснээр оршдог байсан гэж монголчууд. Тэгэхээр манайхан чинь тийм ерөөлч. Тэгээ энээс үүдэж амны бэлгээс аштын бэлэг нэг ёсондоо тэр хувь тавилан төөрөөд нэг ингээд замгуутай байх юм бол тэр хүнд ерөөл хэлэх нь шүү дээ. Тэгээ энэ ерөөлийн хэлбэр чинь сүүлрүүгээ бөөмөргөл устж үгүй болоод энэ алтай магтаал буюу туйл хайлах нэрт орсон цаад утгаараа юу хэлж чинь тэр луссаа битгийг харагдахаас гадна тэр хүний айлыг ерөөгөөд нь шүү дээ. Хөгжмийн айдан язуурын мар тэгэхээр тэр чин тэр хүн тэр ямар нөхцлөөр хүнийг ерөөж болдог. Шүлэг уншаад ч ерөөж өгж болно. Дуудуулаад ч ерөөж болно. Бөө бөөлөөд ч ерөөж болно. Тэр гол нь тэр хүний амнаас гарч байгаа сайхан үгэл тэр хүний оюун санаа бие махбодын хүрээлэн буй нэрэгтэн л оршиж байгаа. Тэгэхээр тэрлүүгээр явж байгаа. Хүүхэд бол мэдэхгүй шүү дээ хувь тавилангаа зураагүй учраас. Тэгэхээр хүүхдийнхээ хувь тавиланг аав ээж нь сайхан ерөөж хэлэх нь биш үү? Ер нь байнга л хэлж явах хэрэгтэй. Их богино биш их урт хийх хэрэгтэй. За. Дандаа ерөөл болгонд нас хэлнэ шүү дээ. Миний хүү их эрдэм намтай ухаан саруул хүүхэд болох юм. Тэгтээ бас их урт насалж олон хүүхэдтэй болно гэж заавал нас хүүхэд хоёрыг хамт оруулдаг байхгүй юу? Зүгээр эрдэм намтай гэвэл нэг тийм сайхан эрдэм намтай байж өнгөрчүүл яах юм. Тэгэхээр тэр ерөөл чинь тэгэхээр монголчууд хүнийг энэ энергийн төвшин засдаг гэдгийг хамгийн анхаал мэддэг байсан биз шүү дээ. Энэ биологийн биенийх нь хөдлөж байгаа далд хүчин зүйлс нь бол энерги учраас тэр тухайн энерги муу энерги очиод наалдаал явал тэр хүн өдлөхгүйгээл тэрийг одоо монгол хэлээр орчуулбал гай түүтгэр тийм ээ анагаах шинжлэх ухаанаар бол тэр юу байх вэ нөгөө аураагаар үзээд нөгөө янз янзын энергийн одоо цөмөрч ирсэн ч гэдэг юм уу ийм юм байна. За тэгвэл бөө бөөлөд хүний амьдралын зам мөрийг нь өөрчлөх боломжтой. Байлгүй яах вэ? Үхлээс аварсан тохиолдол байна. Сэтгэл санааг нь өөрчилнө. Мөнхийн өөрчлөхгүй. Тухайн үед өөрчлөнө. Мөнхөд биш. Мөнхөд гэдэг нь тэр хүнтэй байнга зам мөрийг зааж өгөхгүй шүү дээ. Яг тухайн үед л хэцүү үед нь өөрчлөн шүү дээ. Алдаж явах тийм. Одоо хийсгэлэн зовлон шүү дээ. Алдаж явах үед нь болохгүй чи энэ замаар явж болохгүй чи баларч байна. Тийм ач буянтай бөөнөр дээр үед байсан шүү дээ. Тэрийг одоо дурдж байгаа улсууд ч байгаа. Яг миний амьдралд нэг тусалсан шүү. Хэцүү үед мөн. Насан туршид нь бөө тусалж чадахгүй. Тэгэхээр хүн өөрийгөө л эцсийн мөчид аврах хэрэгтэй л байна. Ядаад аварч чадахгүй мэхэд авардаг хүндээ итгээд очих нь чухал байхгүй. Тийм ээ тий. Юг авруулах юм. Тэгээд тэрийг бодолцож үзээд
Үнэхээр тэр далд ухамсар шүнслэг байдлаасаа бол бөөрөө явна. Оюун ухаантай хүн дээр очиж ухаанаа авруулна. Эрүүл мэндээ бол эмчээр авруулна. Та орчлон дээр амьд явахын утга учирыг юу гэж ойлгодог? Энд чинь айгүй олон талын тайлбартай л да. Одоо жишээ та ингээ бөө хүн шүү дээ. Тэгээ одоо энэ чинь өөрөө утга учиртай болоод амьд бийт болж гарч ирсэн. Орчлон дээр амьдарч байгаа. Тийм. Тэр л амьд байгаа нь утга учир баг. Утга учиргүй бол тэр төмөн бодис нийлээд тэр хүн төрөл олохгүй байхгүй. Төрөл олно гэдэг чинь тэр өөрөө асар том утга учирыг олж явна. Тэр утга учир дотор ямар ч тэнийг үйлдэл гэж болно. Сайн муу хоёлоо хослно. Тэрийг цогц яаж тайлбарлаж болно. Гэхдээ нөгөө хүний төрөл олно гэдэг чинь өөрөө том утга учир байхгүй. Тэгэхээр би нэг амьдралыг ийм тийм гэж утга учир гэж бодохоос илүү би энэ хүний төрлийг олсон хамгийн том утга учир юм байна гэж боддог. Тэгэхээр бол зөв амьдрах хэрэгтэй. Тий. Тэг зөв амьдрах, буруу амьдрах нь бол хүний гарт байгаа сонголт. Хийж байгаа сонголтоос шалтгаалж байгаа. За. Өөрийнхөө сайжруулсан хувилбараа үлдээгээл явах л их чухал л да. Тэр нь хүүхэд юм. Хүүхэд тий. Үлгэр дуурайл сайн үзүүлээд тий. Хүүхдээ л бодох хэрэгтэй хамгийн түрүүнд. За энэ нэг асуултыг сая та нөгөө өмнөх түрүүний асуултууд дээр ярьж байгаа бараг тодорхойлгоцсон дөө онгод гэж юу вэ гэдэг. Энийний араас нэг бас нэг их сайн асуулт асуух гэдэг. Онгод юу вэ гэдэг. Онгод бол гэрлэр л одоо гэрлэр л төсөөлнө л дээ. Би одоо тэгж ил бид бас надтай адилхан тэгж боддог хүн байгаа л байна. Гэрэл шууд одоо нөгөө тайлбарлах гэдэг. Тэгээд харин энэ нэг дараагийн асуулт юм л да. Чингис хааны онгодыг буулгаал тэгэл янз бүрийн баатар хатан тий гэлдэг юм буулгаалаа л да. Харин тийм байхгүй шүү дээ. Тийм байдаг юм уу? Байхгүй. Юу яриад байгаа. Тийм балаа юм. Ингээ эн чинь л бөөмөрөлийн хамгийн том төөрөгдөл шүү дээ. Бид нар бөөг ингээд нэг юм ойлгохтой нэг юм удамд юм уу эсвэл нэг юм удамд нь байсан зүгээр нэг сайхан өвөө эмээ юм уу эсвэл одоо нэг түүхэн тэмдэглэгдсэн их мондог хүмүүс гэж ойлгоод байна л та. Үгүй шүү дээ. Бөө мөргөл гэдэг чинь өөрөө тэр сүнс байгальтай харьцах процессыг хэлээд тэр сүнстэй ямар сүнс үү тэр нас барсан хүмүүсийн сүнс биш. Яг энэ л аймгийн том төөрөгдөл. Хүмүүс ингэж л ойлгоод ашгүй. Хэдэн зууны өмнө нэг эрдэмтэй чадaltaй мундаг хүн заа хаад ноёд одоо хэн бидийн заа Чингис хаан нас барцсан. Тэгэл бөөлөл сүнсийн дуудаж оруулж ирээл зүгээр. Тэр чи өнөөгийн бөө мөргөл ийм болчиход байгаа байхгүй юу? Тийм учраас одоо таны бие дээр одоо юу гэдгийг хэн буух гэж байна, Сүхбаатар жанжин буух гэж байна гэдэг ч юм уу. Тэгж бодож байна. Одоо Чингис хаан чинь бидний хаан шүү дээ. Тэгвэл Богд хаан чинь бас бидний хаан шүү дээ. Адилхан л хаан шүү дээ. Цагийн хувьд дандаа болохоос биш. Бүгдийг л буулгах л та. Тэгэл одоогийн хаан хий. Манд би ерөнхийлөгч үсттэй. Тэгээ энэ хүнийг өнгөрөө 100 жилийн дараа дахиад сүнсийн дуудалтай. Юу яриад байгаа юм? Тийм балаа юм байж болохгүй. Ингэж хүмүүсийн тарихыг угааж төөрөлдүүлж болохгүй. Бөөмөргөл гэдэг чинь тэр онгодтой харьцах оюун ухаан гэдэг чинь дис ондоо зүйл. Уран яруу хэлвэгтэй тэр тухайн бөөлөх хооронд хормхон зур тэр хүчтэй онгод буугаад тэр хүний биеийг эзлэхэд хүн юу ярьж хэлснээ санахгүй ухаан балартаж тэрхэн зур тэр хүний жаргал завланг маш гоё уран яруу хэлээр тайлбарлаж өгөөд тэр онгод буцаад дэгдээд алга болдог. Ёстой болохоос биш ингээд нэг юм хаан буучаад баатар буучаад дагахта цай уугаад түүх хэрнэ гэдэг чинь би ийм бөөг бол үнэхээр нэг насандаа ойлгохгүй юм байлээ. Язгуурын бөө мөргөл ийм байгаагүй. Энэ орчин цаг явах. Тэгээд одоо хаан буугаад, хатан буугаад юу гэсэн үг вэ чи одоо Монголын төрд ёсны хаадуудын сүнсийг буулгаад тийм юм гэж юу ийсэн. Одоо тэрийг янз янзаар нөгөө хүмүүс үгүйсгэж болохгүйгээр тайлбарлаж л байгаа л та. Тэр биш шүү дээ. Монгол бөө гэдэг чинь
арай өөр зүйлээ. Өвдөж зовхоор болдог гэд бишээ. Машин тэрэг мөргөлтөхөр болдог гэд бишээ. Янз бүрийн юм зүүдлэгдэхээр болдог гэд бишээ. Удмын өвөө ирэхээр болдог гэд бишээ. Энэ бүр энийг л бүр хүмүүст ойлгуулмаар байна. Эн чинь ингээд явсаар хагаад энэ 2000 оноос хойшоо бараг 24-5 жил ийм том төөрөгдөл үсээд энэ олон хүмүүс бүгдөө шахуу бөө болоод болох нь боллоо шүү дээ. Арай жахан эрт юм ярьсан бол олон хүнийг бөө болохоос аврахгүй юу? Болохгүй, эн чинь төөрөгдөл. Харин энэ одоо ер нь бол нийгэм нэг иймэрхүү л хүлээлттэй. Гэхдээ яг хөө эн чинь ингээл би одоо их том хааны сүнс буучлаа гэх хүмүүс мэдлэггүйгээсээ болоод итгэж штэ. Тэгэд манай Чингис хааны сүнс буугаад ингээд хүний ажил амьдрал үзнэ гэдэг тийм ойлголтгүй. Онгод гэдэг чинь нэг бол бөө байж байгаад бүр бөө байх байхдаа насаараа бөөлөөд тэр бөөг нас барсны дараа онголон асралсан тохиолдолд тэр хүний онгод доод лус руу орж нөхцөж тодорхой хугацаанд унтдаг гинэ. Тэр нь хэдэн зуун жилч байж болно гэж байгаа. Тэгээд дараагийн үр удамдаа төрөл үр удам юм уу эсвэл өөр хар илгийн хүнд сүнс болоод очихыг одоо онгод болоод мэдээлэл дамжуулахыг нэг бол хэлнэ. Нэг бол энэ газар лус энэ байгальд байгаа өөрт нь оршиж исэн тэр оюун ухаантай харьцаж байгааг бөөгийн онгод гэж тайлбарлаж байгаа. А бид ойлгох нь тэнд байсан баатрыг нас бараад хүчингүүтэл одоо юу гэдгийг сүнс нь ирж ийн гэд. Гэтэл монголчууд оюун санаа өндөр хүнийг буцаад дараа төрлөө олоосоо дахиад ийм оюунлаг хүн төрөөсэй гэдэг үүднээс оршуулгын зан үйлийг онголж хүндтэйгээр хийдэг байсан нь тэрний тэр оюуны охийг хизээж ингээд үгүй хийж болохгүй. Одоо нэг том галдан бошгот гэж агуу хүн байлаа. Ийм мундаг баатар хүн дахиад халахын хавтгай төрөөсэй гэдэг үүднээс тэрний тэр оюун санааны хүчийг бөөлөн онголоо тэнгэрт игдээж байгаа. Эргээ тэр ямар нэгэн байдлаар нэг тийм дараагийн том баатарыг халахын нутаг төрөөсэй гэсэн санааг л илэрхийлж байгаа болохоос биш тэр хүний сүнсийг дуудаад бөөлөд ах биш юм байхгүй юу та. Бүр энэ бүр нарийн бүр дахиад яар. Тэгэхгүй л одоо ингээд хүний тарих хааны сүнс бас бууж ирчээд нэг хүний өвчин зулаа ихнэр үгүй цааш сайхан жааг үзээд авах. Эсвэл түүх яриад ч юм уу ингээд босон болоогүй домог момог яриад хүний тарих толгой угаагаал тэгж болохгүй. Яг анх мэдхгүй хүнд бол маш гоё. Өө энэ буудсан энэ Монголын түүх. Одоо нөгөө хамгийн сүүлийн хулгайчийн хэлдэг үг бол би их оронч хүн гэж хэлдэг гинэ. Амар гүн ухаантай асуудал шүү. Хамгийн сүүлийн хулгайч. Хамгийн сүүлийн адгийн хулгайчийн хэлдэг үг нь амиа аврах үг бол би их оронч гэдэг гинэ. Энийг та утгыг ойлгоорой. Тэрэн шиг эн чинь нөгөө үгүйсгэж болохгүй байгаа нь өө би одоо энэ юу гэдгийг Тэнгэрийн гэхдээ эн чинь хардаа бөө тэр өөр зан үйл юм өөр шашнаар тэгээ бөө мөргөл гэдэг чинь тусдаа оюун санааны хувьд маш өндөр соёлтой тэр бөөгийн эртний одоо энэ нийт хүмүүс хэрвээ зураг тараад үздэг бол тэр Монгол бөөгийн эртний тэр яруу тансаг дуудлагыг үзэлтэй. Тэрэн дээр тэр зүгээр бөө бөөлж байгаа. Тэрэнд ямар ч хаан баатар буухгүй шүү дээ. Тэр уул устай харьцаж байгаа бөөгийн хил үг ямар гоё байна. Зөвхөн одоо хоныг бөөлөд онгодонд өргөх гэсэн чинь тэр онгод нь ороод тэр оюун санаанд нь буугаад тэгж хэлсэн байгаа. Хонь өргөхөд халзан цагаан хонь таныг хаан тэнгэрийн хүнс болгож өргөе. Эрэг цагаан хонь таныг эзэн тэнгэрийн идэж болгон өргөе гэж хэлж байгаа. Тэр чи тийм гоё яруу болж хүний оюун санаа дээд зэгтээ ажиллаж бүх үг хэллэг яруу тансаг болно. Тэрхэн хооронд тэр их хүнд нөсөр хувцсыг өмсөж тэр их одоо чимээгүй орчинд маш их одоо юу гэдгийг битүүмжтэй ч юм уу чимээгүй орчинд тас харанхууд хормхон зур тэр онгодыг болгоход тэр ирж байгаа хүн уулзаад яг гол юм асуух хэрэгтэй байхгүй юу? Бөөгийн ёс гэдэг чинь бөө бөөлөхөд гарч орж гүүж болохгүй, бөө дээр дайж хүн очидгүй, энэ ээж хөхөрж болохгүй, тэр онгод орж байгаа үед гítэл одоо чи ерөөс хаалга үдээс дэлгээ тавьсан, данхтаа цай чанаа тавьсан, түүх ярьж байгаа. Ийм чи ингээ хүмүүст яг тэр нь болдгийм байж. Ямар нэг юмтай харьцахгүй байгаа юм чинь тэр яавал гэж тэр өөрийнхөө бодлороо ч юм уу тэр нэг юм буудагаад юм мэдэхгүй шүү дээ би. Гэхдээ нөгөө энэс чи үүдээд энэ олон утгагүй бөөнөр үүссэн байхгүй юу? Энэ олон баатар одоо сая жишээ нь та нэг юм харсан бах нэг хүүхэн
өвөр Монголыг баатрын юм шиг хувц өмсөө толгой тарихаар нь гიშиглээд зургатаар одоо энэ фэйсбүүкээр тэр чин тэр баатар орж ирчээд зодоод байгаа л хэлбэр штэ. Чи тэр онгод нь орцсон байгаад байж байгаа байдал штэ. Чи миний нутаг дээр юу гэлээ? Яг гоо тэгж хэлж байгаа нь бол энэ өстой баатарлаг байна. Гэхдээ тэр чи тэр хувцунараа тайлаад ярил л да тэрийг тэмцэх гээд байгаа бол тэр бөө мөргөл гэдэг чи ямар ангид юм байхгүй юу да тэр чинь зөв. За ямар нэг хаад ноёд би бүр энэ дээр юм байна шүү. боохгүй би тэр хийж боохгүй. За онгод удмаар дамжих гэж юу вэ? Тэр өөрийн төрөл байсан бөөнөр эцэг нь их мөн ихэн ч юм уу бөө болоо тэр удам дамжина гэдэг чинь тэр цус байхгүй юу? Бүхий удам бүхэл болно. Яага бүх болно гэвэл тэр их сайхан нуруу өндөртэй хөөхд аавынхаа генийг аваад барь чадлыг авж байгаа шиг тэр нэг сүнслэг байгальтай харьцах тэр чадамжийг аваад төрчихөж байгаа байхгүй юу? Аав нь зарим хүүн төрөхдөө аавынхаа тэр авьяас билийг цуснд нь дамжаад орчлоо штэ. Тэгэхээр тийм одоо цустай хүмүүс буюу яс цусаар дамжсан ген байгаа улсууд нөгөө сүнслэг оршуудгаа харьцдаг. Тэрнээс тэр аав ээжийнхаа тэр сүнсийг дахиад дуудаад байгаа юм биш. Зөв. За тэр чинь тийм учиртай байж. Одоо эцэг ихийнхээ сүнсийг буулгачаал удмаар болоод ийн гэж байгаа юм биш. Харин тэр удамд байсан одоо тэр сүнстэй харьцах өгөгдлийг аваад одоо миний багшийн аав содомч гэж хар домч. Содномгоон аав норов зайр. Гэтэ би багшигаасаа ингээ асууж үзэхэд хизээч норов зайрынгийн онгодыг буулгацсан норов байна. Би ороод ирчлээ гэж байгааг эдийн наслахт нь хараагүй. Би чинь бас олон жил хамт дагаж хажууд нь гүйж явсан хүн. Би бас ажиглаж байгаа штэ. Юу болох нь одоо үнэхээр буудаг юм уу чинь давхар багшигаа сориод штэ. Тэгэхэд тийм юм яриаггүй. Тэгэхээр эн чи яг нариндээ яг тэр онгод тэнгэрүүд байж болно. Тэнгэр болцсон бөөлөгтэй тэд нартэй сүү өргөдөг. Тэр нэг бөөлөх тэр нэг генийг авцаа төрчихсөн. Тэгээд тэр янз бүрийн байгальтай дахиад харьцаж байгаа. Тэрнээс ингээл одоо багшийн өвөө содном норв гэж том зайран ороод би норв байна гэл ингээл дуу хоолойгоо шахаал. Тан дээр бол одоо Батмөнхт ард амчгаа бол орж ирэхгүй хизээ. Би Батмөнх байна гэх тийм байхгүй. Энэ харин ийм төөрөгдөл яваад байна. Энийгээр ингээд бөө босоо тэгээд үр дүн алга байна шүү дээ нийгэм чи. Хичнээн олон хүн бөө болж хохирж байна. Яг уу сайн явж байгаа хүмүүс байдаг л бахал та. Тэд нар тэгээд сайн явж ивэл сайн л үз. Гэтэл саар яваад хохироод энээс болоод салт царинах байтугай үхэл хаагцал үдсэн улсууд зөндөө. Тэгээ энэ төөрөгдлийг гаргах хэрэгтэй. Зүгээр мөнгө олё гэж байгаа бол хамаагүй шүү дээ. Хинч болж байна те. Хитэн 100-аар нь би босгоно. Вирус чадна 100 шаваа бүгдэнд нь Баатар хадны хувц ижилхэн дийл хүмүүсгээд бүгдийн дуудаад адилхан хөдөө аваачаад бөөлүүлээд тийм Баатарын Баатар тийм тэгэл тэднийг дагуулаад загнаал зандраал эн чин цаана эргээд тэр хүмүүс шав нэртэй бариулж идэн тэр хүмүүс хизээ нэгэн цагт үннийг олно. Яхан шудраг байх хэрэгтэй. За дараагийн асуулт. Энгийн хүн болгон ер нь онгоцтой холбогдох уламжтай юу? За тэр талын ойлголтыг судалгаан дээр бүр нарийн байгаа. Надаас ч мундаг хүмүүс тэр пүрвгай судалсан. Энгийн хүний онгод бол бид буудаг онгод биш харсан онгод. Одоо би бол энгийн хүн шүү дээ. Бас тэнгэр байгаа. Онгод гэж хэлэх нь хаашаа. Тэнгэр гэсэн үг. Тэнгэртэй. Тий, тэнгэртэй. Бид нар нэг мянганы бурхан зөөдөг дээ. Мэдгүй. Буддизмд 2 мянган хүн тийм бурхан зөөнө. Нэг цагаан мянган хүн тийм бурхан гэдэг нэг мянганы бурхан байдаг шүү дээ. Мянганы бурхан гэж сонсч зүүдэг юм уу тийм үү? Яг би ингээд зүүж шүтдэг ч юм уу. Одоо за зүүн гэж би шууд хэлчлээ нөгөө итгэж шүтдэг. Тэрэн шиг нөгөө хүн болгоныг харсан тэнгэр гэж байдаг гинэ. Тэрийг заяач гэдэг гинэ. Тэгээ тэр монголчууд өөрийнхөө харсан заяачтай цагаан сараар гал асаадаг явсан тэр. Цагаан сарын гал чи уг нь бол номондоо тийм гал юм. Одоо энэ орон сууцнд амьдарч байгаа хүмүүсд яаж галаас? Өө яг уу жижиг юм тулганд домнод асааж болно шүү дээ гал юм чи. Тэгээ заавал тэр их баг нь биш байхгүй юу да. Ерөөсөө домоо. Тэг дом айтайхан тулгандаа жоохон өөх
тос игээд асааж болно, хээр гадаа асааж болно. Итгэж үнэмшиж байгаа үзэл санаа. Цагаан сарын галч нь бол тэр айлын голомтны гал биш. Тийм. Айлын голомт гэдэг чинь нараа сараа бата гэрлээ бид хэд ингээд нэг гэр бүл галаа асааж штэ. Тэр галыг намар тагтдаг байсан юм. Цагаан сараар асааж байгаа гал чинь шинэ оноо өгтөөд хамгийн шинийн нэгний өглөө гал асааж штэ. Хүн болгон өөр өөрийн харсан тэнгэртэй гал өргөж штэ. Тэгээд тэр аав нь өглөө асаагаал хүүхдүүд нь тэр жоохон ууцныхаа дээжнээс өвчүүнээс өргөж ийн гэдэг чинь таны харсан тэнгэр өөрөөсдийнхөө дотор гал тэнгэр идрээ асааж байгаа хэлбэр юм. Яг ном нь бол ёс нь зөв. Тийм очиртай байна. За тэгэхээр бол хүн болгоо тэнгэртэй байх нь зүгээр буулгаж болгож бол. Тэр бол ордог ч юм уу, зүүдлэгддэг ч юм уу, огт тэр биш. Хүн болгон харсан тэнгэр явж байгаа. Тэрийг заяа баруун ойр тэлэр бол ойрд монголчуудаар заяач харсан заяа, харсан тэнгэр. Тэгээ бид нар ярьдээс нэг заяа нь хайц амт юм бэ. Тэнгэр нь хайц. Тэнгэр нь хайцсан. Тэр чинь тэр морин төртөл байдсан шүү дээ. Адуу тэнгэрлэг хөлөг бай. Тэгээд адуу хилам болоод явж чадхаа байцдаг үстэй. Дахиж чадахгүй. Тэгээ адуунд хилам хөрчлээ. Морины тэнгэр, морины ном уншуулъя гэл. Шалбай бүх юмд оршдог юм. Одоо ганц та бидэнд биш. Торхоо амьд бүх юмд орших. Тэр хэмжээлийн уул ус хатан төртөл оршиж байгаа. Тэр хүнд бол зайлшгүй байгаа. Заяаг хайцсан хүний заяагийн дуудаж болох уу? Наадах чинь бөө мөрөглөлийн хамгийн том чухал юм. Хийдэг зүйл. Одоо яг бөөгийн жинхэнэ хийх ёстой юм бол тэр хүний амьдрал ахуйд ороотой байвал тэр заяа л салцсан байна шүү дээ. Тэр заяаг нь л дахиж аргадаж буцаж одоо янзалж өгөх нь хамгийн чухал. Тэгэл хай. Үнэхээр тэгээ тэр харсан заяа нь холбогдоод тэр хүний хувь тавилангийн вэжүүл тэгэл архичхныг бөөлж өгөл. 2-3 жилийн дараа амьдрал нь тэгшрээд болчоол яваад. Алс хитийн юмд нь бөөлж өгнө шүү дээ. Зөв юм учиртай байж. Би ч одоо бүр дахиад шинээр юм сураад. За. Дурлаад хүсэж байгаа хүнд онгод ирэх үү одоо өөрөөр хэлэх юм бол тавилан мавлинда одоо тэр нөгөө нэг удам дамжаад одоо генийн тий түрүү ярьсанчлан одоо ээж аваас нь ген өвдөж ирээгүй. Зүгээр ингээд цаахан байж байгаа харахаар ингээд гоё харагдаад гоё харагдаад тий ерөөсөө бөөлч сүртэй юм байна, гоё юм байна гэл. Тэгэл ингээ хүсэл нүдэл тэгсээр бөөлчих тийм тохиол бий юу? Тохиолч өнөдөр битүүл биш шүү дээ. Тэр хүнд онгод ирэхгүй ч гэсэн хээрийн тэнмэл ямар нэгэн эзэнгүү төрөл олоогүй юм очно. Юу ч хамаагүй. Одоо юу ч хамаагүй хэ таашаа. Одоо муу юм л гэсэн үг. Муу юм. Тий. Тэгээ тухайн үед тэр хүнтэй нөхцөн. Нэг юм орж ирээд яг бөө юм шиг санагдаад. Гэхдээ нэг тийм бүтэн биш нэг дотоохон орно. Хагас гэх юм уу. Тэгээд нэг юм хүний ойр зураг юм үзэн бөөлнө. Тэгж жагаад нэг хэдэн жилийн дараа би хаана өвдөөд өөдлөхгүй болоод амьдрал уруудаад мөртлөө ингээ сүрээд нь штэ. Тэр бол тэр л гэсэн үг. Зөв хүсэд бөө болох юм тий. Уу яг одоо бөөч гэжтэй одоо хин нэгний удаа нөхцөн л хин нэгний одоо хил сэтгэл зүйн дарамт чахалтаас ч юм уу одоо чи онгодтой авахгүй л өгөх гээд юм байна гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө өөрөө бас нэг жаахан бөөлөх дуртай. Ер нь хүмүүс чинь ихтэй бөө болохыг дуртай юм хэлнэ шүү дээ. Хараад тахад. Хүн эцсийн шийдвэрийг өөрөө л гаргадаг байхгүй. Дургуй төчхүү гэж нэг үг байдаг шүү дээ. Тэгээ юу сайхан нь дур эзнээ олохгүй, дунд ч юм уу сүүжээг олохгүй. Хичнээн хүн бөө бол гэж яхад үнэхээр дургуй хүн бол болдгүй юм билээ. Онгод байсан ч гэсэн болохгүй хайж дээ. Дуртай хүн бол тэгээд чи бараг дими авах гэхэд гүйжиж болчихж байгаа. Онгодгүй байсан ч болно. Ой тэр чи хамгийн сүүлдийн зүрхэн дотор нь өөрийнх нь дурал явж байдаг юм. Тэгээд бөө бол ойр зураг бэлдээл тэр чи тухайн үед нэг юм оруулах шиг байна. Бөө. Цаад утгаараа амьдрал уруудаал. Нөөдлөхөө байлаа. Жинхэнэ биш юм чинь тий. Наазах нь арих удаг болоо. Онгод ууж байгаа гэсэн гэдэг ч юм уу хатуу үйл хийлээ. Гэдэг ч юм уу ингээл эсвэл хүний үйл үрээд би өөдлөхгүй юм чи гэдэг нэг юм яриад л тэгээд ингээ уруудаж байна. Ингээ том зургаар харуул энэ ч нэг өдтэй явахгүй байна да гэж бодохоор. Ааш хаяг хийвдэрнэ, урцуулна. Маш их төргөн ууртай
илдэв. Одоо энэ хүн амтаа алан хараа нь ерөөн гэд үсчээд байгаа улсууд чи ерөөсөл тэр дотор сэтгэл засрахгүй шүү дээ. Тэр онгоц чинь тэр таны амьдрал матери хэрэгцээг засах гэж ирж байгаа юм биш шүү дээ. Нбөө аваад сайхан амьдрын гэж юу байх вэ? Энэ дотор хүний чинь засдаг байхгүй юу? Тэгэхээр яг бүү болсон хүн чи их төлөв томоотой айгүй сайхан энгийн даруухан төвшин болж эхлэх юм шүү дээ. Тэрийгээр л ялгаа шүү дээ. Тэрнээс та нэг машины чейнж те зөвөр ойрын л юм яа. Онгодоноосоо болоод машин хэрэгчин зарагдахгүй даваар өсөлтөөрөө жил бол. Тэгээ онгодоо авангуутал маргааш нөгөө машин чинь зарагдаад л та тийм байхгүй шүү дээ. Яг тэгж хэлж ойлгуулвал хүн чинь нөгөө амийн хэрэгцээ хийдэг юмнасаа тасрахгүй тул тэр хүчин зүйлсд орж байгаа байхгүй юу. Яг эцсийн юм чинь бол ажил төрөл амжиргаа бүх юм нь энэ онгодыг авал буцаас хэрэг юм гэж ойлгож байгаа болохос бөө сурыг гэж бодохгүй байхгүй. Тэгээ хаяа нэг бөөлөдөө гингүүд нэг гэр барьцсан. Нэг бол нэг гэртээ нэг юм өлөгцсөн. Тэгээ сард нэг хоёр бөөлөнд. Тэгээ тэрийгэ тайлбарлахдаа би нэг хүн үздэгөө жинхэнэ онгоо би нэг олон хүнд бөөлдөггүй штэ. Ер нь ингэж өдөр болгон бөөлдөггүй штэ ч гэдэг юм уу. Тэрийгэ их лаг ярина. Ер нь нууц. Эсвэл их нууц жинхэнэ бөө нууц байдаг. Тэгээд тэгж л ярьдаг. Одоо Монголын түүхэн дээр үед байсан том бөөнөр нууц бөөнөр гэж би л мэдэхгүй. Буудаад хилмигтлийн үед ч юм уу манжийн дарлын үед л нуугдж исэн болохоос хүмүүс нэг тэр байдлуудаа ингэж өөр үгээр тайлбарлаж хэлдэг. За дараагийн асуулт. Бөө хүний ёс зүй. Одоо тийм юм мэдхгүй зүгээр яг бид өөрсдөө ингэж ёс зүйтэй байхыг хичээж байна. Зөв амьдрах тийм. Зөв амьдрах. Худлаа ярихгүй. Ирж байгаа хүнд бас нэг жаргал зовлонгийг ойлгоод бас нэг хуваалцчих. Бас нэг ядарсан. Бөөж өгдөг юм байхад ядаж сэтгэлийн засаад. Тийм бас нэг ядарсан хүнээс янз янзын юм нэхэд иж болохгүй. Энд ч одоо юу болохгүй шүү дээ. Энд чинь нийгэм ямар хэцүү байна. Бидний амьдрал ямар хүнд байна одоо. 500 мянган цалинтай өрх толгоос ээж байдаг үстэй. Тим хүн бөөлүүлэх гээд ирсэн чинь одоо заслыг чи би ч ямаг аварсан ами чи аварчлаа өхөр өгөөч. Тэнгэрийн үйл бол хатуу байдгийн. Заавал тэнцүүл мэнцүүлгээ тэр хүнээс өр шир тавиулан байж мөнгө авал тэр нүгэл хурааж штт. Тэгээ тэрийг орлуулад мод зодоор өхөр мөхөр ч юм уу цаасан дээр зуруулаад авчиж болно штт хийсвэр сэтгэлгээгээр. Энэ мэдчлээ иймэрхүү юмн дээрээ жоохон ёс зүйтэй баймаар байна. Тэрнээс тэр нэг гахаан нохооны мах иддгүү ч гинөө дахиад шогооч иддгүү гинөө би тийм юм ер нь исламын шашинд л гахаан мах иддэг болохоос Монголын бод илдэг юм иддэг сонсоогүй юу л юу идэж болно шүү дээ энэ хөвсгөлд очил та тэр дарах цаадан хотгойд бөөнөр чинь тэр цагаан загсаа идэл насаараа байна тэр говь алтаад баруун аймаг руу яваад хойшоогоо тэр зурам таруу идэл явж гин Монгол хүн нохоо мах л иддэг гэж сонссон. Тэрнээс тэр бөөд юу идэх үү хамаагүй шүү дээ. Одоо сүүлийн үед бүр энэ бөө чи ийм болцсон. Ямаа идэггүй ч гинөө, морь идэггүй ч гинөө. Харин тийм л юм байна. Ийм байгаагүй. Би ийм миний бүр өөрийн сүулт одоо нэг цуглдна гэдэг шиг ийм юм ярихаар бүр нэг одоо энэ гуанзангаар бэршги уушрын дотор чи одоо зөндөөл янз бүрэл мах байгаа. Үгүй ер нь ямаа тэмээ идэд юу н буруу байдаг юм бэ энэ чинь. Монголчууд эртнээсээ л хэрглэж исэн юм аа шүү дээ. Одоо л нэг жаахан ийм болчиход байгаа болохоос эн чинь манад биш гадны оронд хамгийн хүнтэй махнууд шүү дээ. Тэгэхээр тэр бөөд тэр янз бүр харин цээрлэх юм чинь тэр хамаагүй харигтаар суугаад айл амьтныг өмүүлээд гажиг юм яриад л тэр хідэн цаг хүнийг суулгаад уяад л хүнийг бас бодож бөөлөх хэрэгтэй шүү дээ. Би бөө гэсэн шиг урдаа авчирчээд бүтэн өдөржингөө сүгдүүлчихэд урд нь харих угаад ч юм уу сургаал яриад байвал тэр хүн ядарна шүү дээ. Тэр байд юм. Тийм юм би одоо мэдэхгүй байна. Тэр хүний хэлж байгаа бол онгод чинь ингээл хоромхон зур бууж ирээл явчих. Хоромхон зур гэдэг үг чинь нөгөө говийнх нь нөгөө тийших ойрхон гэдэг газар нь 100 км гэдэг шиг хоромхон зур гэдэг чинь хэдхэн минут гэсэн үг биш. Тэр чинь хэдэн цаг болно л да мэдээж. Тэгтээ тэгээд тэр онгод гэсэн тэр оюун санааны хүч хүртэл альва нэг юм амьдралын нэг юм таарамж гэж юм биш шүү дээ. Нэг эвд үтэй. Тэг хин эндээ төг болохгүй болох хэрэгтэй. Тэгэхгүй тэг хүн дагуулад хөвлөх хөхөө үлийн үдэнд гадаа суулгаад л өвөө бууж нэг айл арих уугаал нөгөө хүн хөлтчихгүй бол гар ороо настай хүмүүний. Тийм балаа юм гэж юу ийсэн. Хүнийг бас бодож
Гэхдээ ер нь хардаа танд би нэг юм шууд хэлье. Хүний энэ зовж байгаа хүний амьдралыг бодож үзээч. Тэр чинь жаргал тансагтаа бөөрөө ирэхгүй зовлон болоод ирж байгаа. Тэр ямар зовлон байна? Тэр болгоны тэр хүнтэй бас хүндтэй харьцах хэрэгтэй. Тэр чинь бөөгөөс айны чинь бөөд хийснээр байна. Тэгтэн тэгээд дарлаад лайлгаад л сүгд суу тэг ингээл хөдөө яв инг. Тэр чинь тэр хувь хүний тийм бүдүүлэг байдал байгаа байхгүй юу? Тэр чинь зориод ирсэн ядар сайн чинь яаж би туслах уу? Адаглаад энэ хүнд нэг атайхан онгодууд бууж ирчээд тэгдэг юм. Бөөгийн онгод тийм ахуун илдэв шалдав юм огт ярихгүй. Ганцхан тэр хүнд болж байгаа асуудлыг яг хэлж өгт нь хариулаад буцдаг. Миний хувьд л тийм өөр хүний хувьд ямар юм мэдэхгүй. Тэр их хүч чадалтай юм тухайн хоромхон зур тэр их хүнд хувцыг өмсөд биед нь орно гэдэг чинь просто дэлб өсөрднө гэж байдгийг шүү дээ. Тэрэн шиг миний дээл бүх юм нийлээд 38 кг. Тэгээ ийм хүнд юм өмсөд тэр хоромхон зур онгод буулгана гэдэг чинь булчин шөрмөс тасрах гэж байгаа мэдрэмж авна шүү дээ. Нүд амны суд сулаан. Өстэй юу гэдгийг одоо тэр тийм хүнд реакц орж ирнэ. Тэр хоромхон зур орцсон тэр онгод чинь юугээд идэж угаал буу халаа суух юм бэ? Тийм юм биш ш. Тэгэд энд байгаа хүмүүсийн чинь ойр зургийн битгий тийм юм биш. Яг л амьдралд нь гол юмыг янзлж аргалж юм уу хэлж өгчөө. Тэгэл буцаал явах ёстой байхгүй юу? Тэр оршин байх орон хангай асар бүн тэр уул ус руугаа буцаа оршин явна. Тэхийн тулд бөөгийн ёсон донгодыг буцаах тусгай зан үйл байна. За дараагийн асуулт. Бөөгийн замд орж байгаа хүн одоо бөө болж байгаа хүн гэсэн үг. Юу төлөх вэ? Ямар төлөөстэй вэ? Юу ямар хариуцлага хүлээх вэ? Гэх юм. Нийтгүй одоо өөрөө болж байгаа хүн буруу зөрүү бөөлөл эргээл одоо баларна шүү дээ. Гэхдээ яг энэ асуулт нь юм л юм л да. Одоо ингээд хин нэгэн явж байгаад ингээд бөө болж шүү дээ тий. Тэр хүн одоо ямар нэгэн төлөөс төлөх үү? Одоо амьдрал ах уу, мөнгө хөрөнгө, ажил уус эсвэл одоо амь нас, эрүүл мэнд тэр тийм төлөөс бий юу? Төлөөс бий гэж янз энэ бол яг яаж хэлхээсээ шалтгаална. Тэр тухайн ямар онгод ирж байгаасаа болно. Тэрнээс энэ бол яг тийм нэгдсэн хэлүүгээр хэлж боломжгүй. Бүх бөөнөр тийм юм нэгдсэн тийм төлөвлөгөө гэж. Гэхдээ ер нь бол эдэлж хэрглэж байгаа өмсөж зүүж байгаа юмдаа бол сэтгэл үн хаялцахгүйгээр сэтгэлээ зориулж авсан хүн эргээд бага төлөөс төлдөг. Харамын сэтгэлээр бөөгийнхаа бүх юмыг бэлдсэн хүн эргээд амьдралдаа тэр онгод нь бууга төлөөс аваад хоосордог гэдэг юм лээ. Жишээ нь тэр онгодыг буулгах гэж байгаа ах トゥ нэр хүлээж зөвшөөрөхгүй тэр нэг бөөн ганцаараа уйлж унжаад хөөрхий ойлгохгүй нэгэд бор зүрхээрээ бөөлөхөд ах トゥ нэр нь хүлээж зөвшөөрдөг штэ. Тэгвэл тэр ах トゥ нэр хүртэл аластаа тэр онгод ивэхэ байгаад ирнэ. Нарийн учиртай энийг ямар байдлаараа л болдог бах та одоо бас зарим нь үл хариулж мэдэхгүй байна. Бөө мөргөл зөрчилддөг зүйл гэж байна уу? Одоо зөрчилдөө юу та бөө мөргөл бөө болцсон хүн бөө мөргөлтэй зөрчилдөг үү? Тий. Тэр байлгүй яг хөө тэр хонгод гэдэг чинь нөгөө одоо ямар нэгэн тийм цаасан дээр бичсэн сургаал биш учраас тэр чинь ямар нэгэн далд ухамсаргүй хар хүч байгаа шүү дээ. Далд ухамсарын тэр хар хүч чинь чамайг хөлийн зөвшөөрөхгүй хэдий юмнууд байна л да. Янз янзын асуудал тариад хэр хөвгтэй гомдоогоод одоо тийм ээ ормоо хотны асуудлыг бүр ингээд яг дэвэл тэр онгод чинь чамаа хаяа штэ. За. Цаагаараа тэр авгаач уйлаал. Одоо миний нэг жиг халууц улсан зайран байна. За. Хэрэг тариал ингээл. Тэр онгод нь хаян тэрийг би нэг юм бэлтэж өгч ийсэн. Юу нуух уу? Тэгэл одоо сая авгаа нэрэл уйлж унжаал. Тин чин нэг хэлгээд ирсэн хүний юм аваал идээл цуглуулаад ивэл тэр онгод зөрчилдөнө. Да. За арихтарс учиргүй одоо залуу хүн баяраслаар хөртөх юм байлиг ах бөөлөختөө элдв янзын хүний навчирж байгаа янз янзын гой гой шилтэй арихнаас уугаад байвал алстаа зөрчилдөнө. Тэр өөрийнх нь хийж байгаа буруу үйлдэлтэй зөрчилдөд идэх онгод нь. Тэгэхээр нөгөө бөө хүн чинь тэгээд засархаас өөр аргагүй болно. Нэг буруут нь хоёр буруут нь.
Тэгээд бүх хүн чинь одоо тэр онгод нь гисхийгээд буцаагаад өөрийг хорлоод ирэхээр хүн чинь завали. Тэгэд надад одоо ганц нэг бүр айгүй хэцүү хүнд гарын гэж одоо яриул хэлсдэггүй нэг шав байна 2 3. Маш хэцүү. Тэгээ бөө уулснаас хойш одоо туслын чинээ арих дарсч уусангүй болчлаа. Тэгээ би тийм болгоод байгаа юм биш ээ. Тэр онгод нь тэр хүнийг засаж шít. Зүгээр өстой дунд чөмгөө дундаа хийж дураараа дэрвж байгаа бол тэр яахч байгаад гэвэл тэр онгод байхгүй гэсэн. Онгод чи өөрийн гисхийдэг байхгүй хамгийн дөрөнд. Буруу юм хийгээд. Тэр л бол зөрчилтэй. Чи гимгүү хүнийг хүртэл хэрэлдээд хараавал чамаагийн онгод чинь гисгэн шít. Чи яасан гэж энэ гим зэмгүү хүнийг харааж ирэж байгаа ингээд өөрийн гисгэн шít. Тэгэхээр тэр чинь тийм өндөр мундаг оюун санаа шудраг оюун ухаан биш та онгод гэж. Тэр л оюун ухаан таны бие дээр оршин ирсэн бол таны хийж байгаа үйлдэлүүд чинь хөлийн зөвшөөрөхгүй үйлдэлүүд байна шүү дээ. Жишээ нь одоо би ингээл аны жил өөр хөвгтөө ойлуулаад асуудал тариал хэрүүл тасрахгүй хаалгаас авч гараад бөө хүмүүртлөө тэгэл оноо өнжин ууж идэл алга болоод гэртээ байнга хэрүүл хийгээд байвал миний онгод надаас хайлна гэж байдаг байхгүй. Энэ би махбод маань болохоо байж шүү дээ. Энэ мэтлээ ингээд тэр бөөтэйгөө зөрчилдөх асуудал байна л да. За дараагийн нэг асуулт. Тэгээд энэ дараагийн нэг асуултыг асуугаад энэ удаагийнхын дугаарыг өндөрлөе 30 дугаар асуулт байхгүй. Энэ тэгтээ айгүй их ярт юм. Тэгээд 99 дугаар гэдэг 99 асуулт гэдэг чинь дахиад 2 дугаар явахаар аргагүй л байна л да. За тийм. Эцэг амар л уртл юм байна тийм. За дараагийн нэг сүүлийн асуулт нь энэ дугаарын сүүлийн асуулт 30 дахь асуулт нь юу вэ гэхээр одоо ингээд хүмүүс ингэж ярьдаг шүү дээ. Тэр зайран дээр очихсан. За тань дээр чинь тий. Ангар зайран дээр очихсан гэж хүмүүс надад ярьдیں۔ Тэгэл хүмүүс ингэ ирдэг. Хүн ер нь яг хүнийг нь шүтэх ёстой юм уу? Хонгодын шүтэх ёстой юм уу? Аль альнийх нь одоо хүнийг шүтэхгүй мэхэд тэр хүний үгийг сайн тогтоох хэрэгтэй. Хүндлэх хэрэгтэй. За тэгээд шүтэн гэдэг чинь их дараагийн асуудал байхгүй юу? Шүтэн гэдэг чинь бид ингээд бүр хөлийн зөвшөөрснийхөө цагт шүтдэг байхгүй юу? Шүтэж мөргөн. Та одоо миний амьдралд эхлээд хилээд туслаад тэр хэлсэн ярьсан чинь биелээд бүр батлагдчихвал би таныг шүтэх нь шүү дээ. Гэхдээ онгодын шүтг. Гэхдээ ер нь ингээд шүтлэггүй бол ирэх хэрэггүй. Одоо саяхан ингээ манад бас ингээд нэг хоёр хүн ирдэг хүмүүс маань нэг хүн дагуулад ирчихэж байгаа байхгүй юу? Тэгээ би одоо ямар чи гараа хэлтэй биш чадахгүй шүү дээ. Тэгээд тэгээ юм асуух үзүүлэх хэрэг би нэг шүтлэггүй л дээ. Тэгээ ийм юмар бас явдггүй юм л да гэдэг байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө ярьсан. Тэгсэн мөртлөө ярьсан. Тэгэхээр би тэр хүнтэйгээ харилцаж чадхаа байж байгаа л да. Яагаад шүтдэггүй итгэдэггүй бол ингээд хүн амьтан дагаж ирээд юу сонирхож ирээд идэв. Би тэрийг гайхаад байгаа. Эсвэл энэ одоо амьтан хүн бөөлдөг гэхээр энэ одоо хэр хилдгийг сонирхох юм мэдхгүй би ойлгохгүй би тэгээ хүн хүлээж авахгүй. Эсвэл чи онгодтой хүмүүстэй бүр уулзахгүй. Өөр дахин хэлээ. Тэдэрт юу ч хэлээд нэмэргүй. Бөө болгож хэлээдж болохгүй. Тэгсэн мөртлөө ингээд би байна яах вэ? Тэр хүн өөрөө шийдвэр гаргаагүй цагт би хүнийг шийдвэр гаргахгүй шүү дээ. Тэгэхээр нэг юм итгэл үнэмшилгүй бол лам бөөгөр бүү яваач. Эн чинь бас нэг өөрийн гэсэн ертөнц тэрэн дотор нь оршиж идэг тэнгэрлэг ч юм уу, бурханлаг ч юм уу, альва ямар нэг юмд итгэхийг хүсэж байгаа тэрнээс амьдралдаа ингээд зөв сургаал номлол авцсан тэр бөөтөө нөхөрлөөд найзлаад хэл үгийг ойлгоод амьдралдаа хэрэгжүүлсэн улсууд л очно гэхээс яах гэж тэгж ирдэ. Би бүр тэгтээ энэ асуултан дээр бүр дахин хэлмээр байна. Бүр ингээд ирээд идэг байхгүй. Би ингээд би ийм мар явдггүй юм л да гэх мэтчлээ. Бас нэг хүн ингээд залгаал энэ бас нэг удаа биш. Одоо мэдхгүй ээж маань л уулзъя гэдэг юм. Бид нар бол иймэрхүү юм их сонирхдгүй гэж ярьж байгаа байхгүй надтай. Тэр чинь би бүр гайхаад би тийм хүнтэй уцаараа ярьж байхад үнэхээр над хүртэл би юу хэлхээ чи мэдэхгүй болчихж байгаа байхгүй. Залгаад ингээд ангар зайрнуу тийм гэсэн. Бид нар тийм олон залгасан. Мэдхгүй ахмах цагал уулзъя гэж гуугаад байна. Бид нар бол ийм сонирхдгүй тэгээд одоо яаж уулздгийг яаж уулзах вэ? Би бүр ингээд хэл хөвгүй болж байгаа. Нэг бол ингээд залгаад туслаач барайч гээл утасны цаанаас. За тэгээд одоо би яах вэ? Би хүн шууд баларж ин та туслаач гээл 2 3 залхаар ч юм чи утас аавна шүү дээ. Тэгээд туслая. За тэгээ яа л юм шүү дээ. Тэгээ одоо өөрсдөө л иржил таарна тэгэхээр заавал очт юм уу хаашаа. Гэхдээ яах юу гэсэн үг юм би
Өө тийм би одоо утасны цаанаас би өөрөө үнэхээр ойлгохгүй байна. Тэгэхээр намайг ингээ хүн хүлээж авахгүй байна. Тэгээ ер нь бөө гэхээр дандаа муу хүмүүс байдгүй шүү дээ. Би энэ ирж байгаа хүмүүс чи бүгд сайн хүмүүс биш шүү дээ. Энэ дотор чи янз янзын сонжид сонирхсон эсвэл доромжилж баримаар ч юм уу албаар ингэж ирж элдв юм ярьж байгаа улсууд хүртэл дунд нь байгаа шүү дээ. Тэгээ сая бас онгодтой хүн хүлээж авахгүй хөр тэгээд одоо юуг нь хүлээж авдгийг эсвэл одоо ямар шаардлага би ерөөсөй ойлгохгүй байна. Нэг бол ингэж байгаа байхгүй юу? Манай нөхөр ингээд бөө шүтгэхгүй л дээ. Гэхдээ та ингээ манай нөхөрт бөөг сайхан ойлгуулад өгөөч гэдэг байгаа байхгүй юу? Шүтүүлээд өг. Тэгээ би ингээд тайлбарлахаар нөгөөх нь тийм үү за. Баруун яри чамруу. Тэгэхээр чи би ингээ амар готомшигтай болчиход байна л та. Дайрын хүн байж ийж. Яг үннийг хэлэхэд. Тэр чи хүн ингээд үнэн учраа хэлээд ирээд уулзаад та юу гэж бод. Эсвэл нэг ийм хүмүүс ирээд байна. Тэгээ би ирээд ийн гэхээр би дуудаад байгаа юм биш шүү. Хүн дагаад ямар ч хөтлөхгүй тэгээ ингээ үзүүлээ гэдэг. Тэгээ үзээд ингээ хилээд өгчөнгүүд ингээ сэтгэлээр унаал. Тэгээ ингээ заслам хэл гэхээр чадахгүй би шүтгэхгүй юм чи. Тэгээ ингээд ламтай бөөтэй хүмүүс ихээр энэ гартаа ингээд бөөгийн сахиус, эндээ ламын сахиустай. Дахиад сахиус авъя гэдэг. Яг ч олон хүний хүчтэй байдаг гинэ. Тэгээ ингээд бас минь надаар нэг юм үзүүлчихэд гараад шууд нөгөө утсаараа асуудаг үнтэй. Тэгээ бас нэг очтдаг бөөтэй. Ингээд нэг асуудлаа 4-5 хүнээр үзүүлдэг. Тэгээ алинд нь итгэхээ мэдэхгүй. Танд руу утсаар хүмүүс залгадаг уу? Дансны дугаараа явуулчаад нэг юм үзээд өгөөч. Тийм байхгүй. Эзэж тэгж ядарлаа гэхэд бас тэгж ядармааргүй байна. Бас бөө хүнд чинь нэр төр өөрийн гэсэн итгэл үнэмшил байна. Энэ бөөгийн ёс гэд би өнгөрөөд байгаа юм биш. Би өдөр болгоо энгийн та нартай адилхан алхаал автобус унаад цугаал явдаг. Би нөө ирж байгаа хүмүүс чинь тэр онгод тэнгэртэй хүн дээр очихдоо ёс дүрмтэй байх хэвээр. Бөөрөө очдог ёс дэг гэж байна. Тэр хүн дайж очихгүй. Эсвэл ингээ дагаад ирсэн хүмүүс. Тэг ингээд бөөл төр чинь хүн дагаж ирсэн үздэггүй байхгүй юу? Тэр их нарийн учир байгаа. Яагаад гэдгийг би бүр дараа тайлбар. Тэг ингээд ямар хэрэгэсгүй үзүүлэхгүй. Тэг ингээд суугаал. Тэгэхээр чи ингээд нэг юм үзмэр үзэж байгаа юм шиг тэр хүнд бол бүр ингээл богч ажиллангаа ингээл хараад. Яг уу надад тийм хэцүү хүмүүс их нь ховролт гэсэн ирээд байна. Тэгээ би ингээд тэр хүмүүсийг буруутгаагүй. Зүгээр хүмүүс яагаад ийм бүдүүлэг юм бэ? Би хэрвээ бөө биш байсан бол бөө шөтгөх бол очихгүй, хизээч очихгүй. Нэг очиод тэр бөө таалагдахгүй бүр очихгүй. Хизээч очихгүй. Үнэхээр би итгэчихвэл тэр бөөгийн хийснээр онгод тэнгэрт нь итгээд нэг явна. Ямар хүмүүс юм бүгдээрээ ингээд үздэг хард. Нэг ингээд визэнд орох гэж байгаа гэдгийг 10 хүнээс судсан. Алинд нь ч итгэдэг. Үзүүлээ л гэдэг. Тэгээд нэг ийм хүмүүс үт юм билээ. Өчнөө л бөөгөр явлаа, бүгд худлаа гэл. Тэгээд бичсэн байт юм лээ. Тэр хорвогийн бүх бөөгөр явна гэж байхгүй шүү дээ. Нэг хүрээний 5 болохгүй нөхдөө дээрээ явчаад төсөөлөд идэг юм уу. Тэрнээс надад чинь бас энэ одоо олон хүний зургатаар нүур амаа нийлүүлгээд гарцсан сайн муу ч гэсэн бас тодорхой хугацаанд бөөлцсөн хүн би бас нэг сайн багшийн шав музей энэ төр гээд юм цуглуулж байгаа нэг нэр хугарахаар яс хугар нэг нүүр байна шүү дээ. Тэг яахаа алдсан нэг хүн ороод ирэхэд нэг улаан мөнгө нэхэд ч юм уу загнаа зандраад ийн гэж юу байх юм бэ? Та бас бодох хэрэгтэй. Олон ингээд гарч байгаа хүн чи улам л хариуцлагатай л болно шүү дээ. Одоо энэ хогийн ловерчин гэж хэлүүлэхээс хүн ичнэ үстэй. Тэгэхээр чи улам л одоо хариуцлагатай энэ хүмүүстэй яаж гоё харьцах уу, яаж энэ хүмүүст бөөг ойлгуулах уу гэж хичээж яхад бүр тэрэл тусам бүр янзын нөхдүүд гарч ирээд цогтоо мохтоо хүнж ирж явах шиг. Эцүүш цогтоо бөөмөө ирнэ. Тэр энэ өдөр намаа байхгүй хооронд энэ дүү мөг маань элдвэр хэлж айлгана. Тэнгэр мингэр гэж юм ярина. За ингэ янз янз. Тэр хүмүүс чинь гараад хүнийг яаж дүгнэ. Энэ ангар дээр очисон чи худлаа нөхөр байлаа өөрч юм байлаа. Гэхдээ зүг та боддоо үзэж өгөөгүй төлөө тэгж дарамжилж байгаа байхгүй юу.
Хариу бичээгүй төлөө ингээ би хүлээж авахгүй уучлаарай. Тэр би мэдчихэж ш тэр хүнд бөө хэрэггүй гэдгийг. Чи одоо ямар хүнтэй харьцдаг юм бэ гэх шиг. Тэгэхээр эн чи юу хэлээд байгааг бол бид нар ийм бүдүүлэг сэтгэлгээний хувьд шашин шүтлгийг ойлгохоо байцсан байхгүй юу. А яг ийм хүмүүс дээр арай өөр ангар бол тавлт хийж болно. Шашны. Юу ч хамаагүй хэлнэ шүү дээ. Чи өглөө ороод ир. Сууч загнаал. Алуу тэр нас мас чин дуусч тэр бод төлөө авид дэр. Чи намайг шүтгэхгүй байх те гэж ороолгоо. Чи шүтэн мэдөө гээл. Тэгээ би ийм сонсч ирсэн. Ингэж болохгүй шүү дээ. Би ч гэсэн тиймэрхүү болохгүй. Бөөгийнхөө хувцсыг тайлаад гараад би нэг өөрийгөө нэг өстө хинч биш гэж мэдэрсэн нэг л газар байдаг. Ирээний хил дээр. Хинч биш л байгаа юм чи. Адилхан л жагсаал, адилхан тэр хүмүүст миний бөө мөө ямар хамаа байна. Тэгээ би зүгээр бодож исэн байхгүй юу. Би бастай адилхан жирийн байх хэвээр. Одоо би хүн лоовертчүүл тэр лоовертад энд хичнээн мундаг сүрхий байж байгаад би та нартай адилхан жирийн үе тэр хүнтэйгээ тааралдвал яах вэ? Ловерчин шүү дээ. Ловерчин шүү дээ. Хинч биш шүү дээ. Тэгэхэр чин яг ойлгож байгаа байхгүй юу? Би бүр яг тод сандгийн хил гарч яхад нөгөө ингээл алхаал нөгөө бид нар хилээр дуурах шиг. Би дотроо бодож ирсэн. Чиний бөө мөө бол өстой хинч биш юм байна. Чи бусдаа эмнэлэгт очирлж явахдаа бас тэгж бодно. Би өстой хинч биш юм байна. Үзүүлэхээ зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр ийм учраас тэр хүмүүсийг хөндлөх хэрэгтэй. Тэр хүмүүс над дээр цаг заваа зориулаад түрээд ирвэл би сайхан туслал явуулна. Зарим нь үнэхээр уур хөрмөр хүмүүс байна. Гэхдээ барагтаа уурлахгүй. Тэд нар чи гараад яаж л дүн дороо хөрвөл энэ өстой баян юм бэлээ мэлээ мөнгөтэй хүнтэй харьцдаг чиг шиг. Дургуугаа хөрвөл энэ мөө өстой хамгийн зоргоор ярина тий. Тийм тэгээд нөгөө ийм мунхаг мэдлэггүй зүгээр бөө хийсэн хүмүүсийн амаар ингээд бөөнөрийг дүгнж болохгүй байхгүй юу. Өөрөөсөө л сайн ухамсартай бас бодож тунгаах хэрэгтэй. Тий бид амар өндөр мундаг хариуцлагатай байж байгаа юм чинь. Тэрнээс нөгөө бас нэг овлоггүй зан гаргаад янз янз болыг гэх юм бол энэ байтугай юм болох байлгүй. Гэхдээ тэр чи ийм ядарч яваа хүмүүстэй гаргадаг юм. Задарч яваа улсуудад бол бас яах вэ? Одоо үгүй л байтугай юм хэлж болно. Төр засгийн шийдэгдэг ус. Өнөөдөр ингээд 30 асуулт явуулчихсан явчлаа. Тэгээд дараагийн 2 дугаар бол асуултуудаараа сайхан яваад дуусах юм байна. Тэгээд ямар ч хэлээсэн 99 асуулт бас овоо их асуулт шүү. Тойл тэгэхээр 2 3 ярих нь байна. Тийм байна. Дараагийн дугаар дээр дахиад 30-ыг ямар ч хэлсэн хардаа их баг. За. Тэгээд тэрний дараа дахиад 30 явах баг. Тэгээд ямар ч хэлсэн 99 асуулт аа. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн их цагаа гаргасанд маш их баярлалаа. За дараагийн дугаар. За баярлалаа.